үзүүлж байна. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Memo Erdes Premex компани мөрөөдлөө Memo-гоор бүтээцгээе малын эрдэс тэжээг. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч удаан эдлэгээ чанарын баталгаа дуу төргөө хотхон түүхийг өвлөж ирээдүй бүтэе. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч илүү чанар илүү хурд агрофит тэжээлийн үйлдвэр амар хурд шингүүр доршвэ. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчдаа. Монголын тулгуур төр хүннүү гүрэн үүсгэн байгуулагдсны 2235 жилийн Их Монгол улс байгуулагдсны 820, Сүхбаатар аймаг байгуулагдсны 84 жилийн засгийн газрын зүүн бүсийн хурд 2026 уралдаан Сүхбаатар аймгийн баруун урт хотноо инхүү өндөр үдэнэж эхэлж байна. За ингээд өнөөдрийн хурдан шандас цазрагны уралдаан Сүхбаатар аймгийн баруун урт хотод Эрдэм төгс уяачид Эрдэнэт хурдан хурцлог мөрдөн сойж ирсэн Монголын хурдны хөлгийн нутгийн алтан шаргал дэвжэн дээр халахын алдарт хурдан түмэн нэхүүд олон жуулжээ. Сүхбаатар аймгийн баруун урт сумын угуул Савг дөржийн анх баатрын хурдан буурлаа зараг 111 номертой мордож байгаа бол Төв аймгийн Заамар сумын харьяад Монголын мөрөн спорт ВХТ холбооны дэд ерөнхийлөгч Эрдэнэ цэцгийн Мэмсгийн хурдан буур зараг 233 номертой Монгол улсын дод манлаа байж мөнгө хотын Цэрэнжээ уйсан байна. 88 номертой цагаан самцтай хөвгөтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт байж Сэлэнг сайхны галтын хурдан хүрээ азраг энэ өдрийн ихээр цэнгэл наадмын азрагны уралдаанд мордсон байна. За өнөөдөр үл ер нь өнгөн дурлах азрагны нэгээр одоо хуруу дарагдах азрагны нэгэнд бол галтын хүрээ азраг мордож харагдж байгаа бол Увс аймгийн зүүн говь сумын угуул Монгол улсын алдарт байж Далайнбат хоёрын уудам хул азраг мордож байна. Төв аймгийн Эрдэнэ сан сумын угуул Батхан Транс компани захирал Загд базрын цог хоёрын хурдан хар азрага Төв аймгийн Эрдэнэ сан сумын байж Нямсүрэнгийн мөнгө цэргийн хээр азрага таригуутай улс болон улсын бүсийн уралдаанд даригдад дөрүүлсэн олон хурдан хөлгүүд мордсны дотор Төв аймгийн Баян Жаргалан сумын угуул Бат өчрийн сарын хүүгийн мөнгөн гэдэг зээрд азрага өнөөдөр хурдан азрагны уралдаанд мордож харагдж байна. Монголын морин спорт ВХТ холбооны түүхэд 30 жилийн ихвэр цэнгэл наадам байргийн 5 дурлалсан алдартай хурдан азрага. За ингээд Монголын хурдны хөлгийн цөм өгшил нутаг Сүхбаатар аймгийн баруун урт хотоос зүүн бүсийн хурд 2026 уралдааныг Төмнөх студийн уран бүтээлч хамт олон үзэгчтэй авахндээ бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд Говьалтай аймгийн Шарга сумын угуул Алтай хөлөг мөрөн спорт ВХТ холбооны тэргүүн Цэрэн давгийн саруул төгсгөх гэх юм ивент тэтгэн хамтран ажилласан гэдгийг дэвшрэн наадамчин олон доонд дуулгаж чин сэтгэлийн талархал илэрхийлье. За ингээд 30 жилийн түүхтэй Жавхан Шарга мөрөн спорт ВХТ холбоо хамтран зохион байгуулж Сүхбаатар аймгийн засаг даргын хамгааллын газар Сүхбаатар аймгийн нутгийн зон олон ард иргэд олон сайхан хүмүүсийн хүч хөдөлмөртөөр засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдааны адуун сүргийн азрагны уралдаан гарааны хацуурхаараа хөдөлсөн байгаа мөчийг харуулж байна. За азрагны уралдаанд Говьалтай аймгийн Эрдэнэ сумын угуул шүртүүлэг компани захирал Жигмэдийн Дэмбэр сайхны хурдан загад азрагийг Төв аймгийн Эрдэнэ сумын угуул аймгийн алдарт байж Нацаг дөржийн мөнгөрт нуйсан загад азраг мордсон байгаа харагдж байна. Соёл өрөө Анти аймгийн Төв өмсийн хурдан мөрдийн уралдаанд төрүүлж байсан адуудаа Дорнод аймгийн Цагаан сумын аймгийн алдарт байж Бат сайхны соёлуудын унган им азрагын байгаа. За ингээд азрагны уралдаанд бол өнөөдөр халахын алдартай хурдан түмэн нэхэд олон мордсон байна. За энэ хамгийн нааталт яв ногоон цамцтай хөвгөтэй Төв аймгийн Эрдэнэ сан сумын Батхан Транс компани захирал Загд базрын цог хоёрын хурдан хараа заргаыг Монгол улсын тод манлаа уяач Мегмар сүрэнгийн алтан өчрөө үйсэн энэ ихвэр цэнгэл наадамд мордожээ. За Сүхбаатар аймгийн энэ алтан шаргал дэвжэн дээр бол үндсэндээ засгийн газрын зүүн бүсийн хурдан мордын уралдаан 8 удаа зохион байгуулагдсан түүхтэй. За ингээд 8 дахь дээр нь бол Сүхбаатар аймгийн 80 жилийн тохиож байсан Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат 40 хөдгөр нутагтай Жавхан шаргын одоо Баян шаргын уулынхаа баруун талд 40 хөдгөр нутагтай Монгол улсын гавьяат малч Монгол улсын алдарт уяач Жамбай мөнгө сүрэн бол Зэв хонгор азрага төрүүлж байсан түүхэн цуваа Монголын хурдан мөрний ертөнцийн алтан шуруул бичиг буюу одоо түүхэнд мөнгөсөн төрийн төмөн эхүүд одоо номонд бичигдэн үлдсэн байдаг. За ингээд 9 дахь удаагийн улсын бүсийн уралдаанд хэний аавын хүүгийн баярын магнад наадмын хот арвж засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд азраг төрүүлэх юм болоо хэдхэн мөчийн дараа бүгдээрээ харъя. За ингээд азраг төхөөрөмжөндөө хүрсэн байгаа торгон мөчийг таавхан харлаа.
За 114 хурдан ажны 20 жил цуутай хөлгмөрдийн төвөргөн дуутай мандар шиг нэг хурдан шандас тасрагны уралдаан төхөөрөмжийн дээрээс эргэж байгаа мөчийг манай зурдаачийн дуран даруулах хамгийн нааталын үзүүрээр 73 номертой мөрдсөн Сүхбаатар аймгийн Алдсан сумын яриад Шагтар сүрэнгийн Эрдэнэ 2-ын хурдан хунгаар азар гараад ирсэн байгаа. Хурдан азрагны уралдааны үзүүр дээр 574 номертой энэ Дорногов аймгийн Дэлгэрэг сумын яриад Дорногов аймгийн Дэлгэрэг сумын яриад Намсран Жулуунсгийн хурдан хазан азаргаа Дорногов аймгийн Алтан ширээн сумын яриад Жогсны сайхны хавьяатны одоо өмнө адуу Дэлгэрхийн 100 жилийн ам байр надам түрүү магнад дурдж байсан Дэлгэрэг сумын яриад Намсран Жулуунсгийн хурдан хазан азар төхөөрөмжийн дээрээс гараад ирсэн сэлдүрч байгаа бол ард дээр нь Дорногов аймгийн Хөлбөмбөр сумын яриад Монгол улсын автоногны эзэн хойгийн Бутангагийн номин цэнхэр азар гараад ирсэн үргэлж байна. За ингээд азар төхөөрөмжийн дээрээс ирээд үзүүрийн дөрвөн азар бол ер нь яахыг зураг хөнд ирж харагдж байна. За Дэлгэрхийн хавцаа азар бол өнөөдөр нэг дэлгэж байдаг хурдан азар гэдгээ батлан харуулж 114 ажныг хөтлөөд гарч ирсэн бол Бутангагийн номин цэнхэр амын үзүүн дээр ахаад ард дээр нь 15 номертой сайхан алтар азар гараад ирсэн үргэлж байна. Арын хэт азрын өнгөн дээр Төв аймгийн Эрдэнэ сан сумын байж Намсрынгийн мөнгөцөргийн хурдан хээр азар байгаа бол хурдан шандас азрын уралдааны үзүүрийн хэт азар руу нэгэн ширүүгэн хөлтэй хэдэн азар ер нь тарлаад орж ирж харагдж байна. За азар төхөөрөмжийн дээрээс ирээд 2 км 100 яваад эзэн мөнхийн мөнгөртний хар азар өдөрцөн ард дээр нь ган хуйгийн Бутангагийн номин цэнхэр ард дээр нь 19 номертой мордсон гончиг сүрэнгийн мөнгө хөргөлийн хурдан хээр азар түүний ард дээр нэг сайхан хул азар гараад ирсэн айргийн тав дээр явна 402 номертой сайхан хул азар өнөөдөр Адуун сүргийн мандаа азрын уралдааны айргийн дөрөв дээр гараад ирсэн байгаа. Дорногов аймгийн Хэрлэн сумын яриад Эрхэм Баатрын Төмөр баатрын хурдан хул азрыг Дундув аймгийн Дэрэн сумын угад аймгийн алдар туяаж Сосор сумын одгорд үйсэн айргийн 3 руу орж ирлээ. Ард дээр нь Дорногов аймгийн Дэлгэрэг сумын яриад аймгийн алдар туяаж Намсрын Жулуун сүхбийн Дэлгэрхийн 100 жилийн ам байр натам түрүү магнад урдулж байсан хурдан ханцан азар гараад ирсэн байгаа бол ард дээр нь Монгол улсын дод мандаа байж мөнхөтийн зэрэмжийн үйсэн бор азарган түүний цааталд Монгол улсын дод мандаа байж Батчуулганы ерөөлтийн хурдан ханцан азар байгаа бол тэр урд талын жижигхэн хүрээ азарганы хүүхдийн номер 600 хэдэн номертой цэнхэр цамцтай хүүхдтэй сайхан хүрээ азарга айргийн тав руу орж ирсэн уршилж байна. 654 номертой сайхан хүрээ азар гараад ирсэн байгаа. Төв аймгийн Баян Жаргалан сумын яриад Батөчрийн сар хүүгийн мөнгөн гэдэг азарга байна. Их хур дурлалд ноцмжид газар дээрээсээ гар зүгтаасаар гоод өндөр төрийн өндөрлгүүдийн ард орж ирээд энэ жоохон суугаад айргийн тав дурдсан Төв аймгийн Нэлэг Баян Жаргалан сумын яриад нэр туяаш нэрний үгэнд банаадагийн удмын хүн Батөчрийн сар хүүгийн мөнгөн гэдэг хүрэн азарга өнөөдөр мөн ч хурдан азарга болохоо батлан харуулж өнөөдөр үзүүрийн дөрвөн азарган дээр гараад ирсэн. Энэ бол одоо 25-т азарга дундаа бол нэлээд дээгүүрхэн эренбэлэг азарга та. Их цаал хүрээ дунд урдулсан Дундувын 80 жилийн ам байр натамд айрагдаж байсан. Өнөөдөр мөнгөн бод нөрүүхэн яваад айргийн 3 дээр гарч ирсэн 3 км 100 явлаа. За арчаа сууя мөнхөтийн зэрэмжийн уян дээр сайхан бор азар гараад ирсэн. Номер нь 270 хэдэн номертой сайхан бор азар ард нар хуйгийн Бутангагийн номин цэнхэр байгаа. 233 номертой сайхан бор азар үзүүрийн хэдрэнгүй ширүүгэн өлтэй уршилаа. 233 номертой дод мандаа байж мөнхөтийн зэрэн дамбайн үйсэн Эрдэнэ цэцгийн бямсгийн бор азар Төв аймгийн Загамар сумын угад Монголын морин спорт ээжтэй холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Эрдэнэ цэцгийн бямсгийн бор азар ард дээр нь энэ Төв аймгийн Эрдэнэ сан сумын Нямсрынгийн мөнгөсөргийн хурдан хээр азаргын нааталт явна. Урд дээр нь Дорногов аймгийн Дэлгэрэг сумын Намсрын Жулуун сүхий хавцаа азар цаа талд нь ган хуйгийн Бутангагийн номин цэнхэр ахаад ард дээр нь Батчуулганы ерөөлтийн хурдан хавцаа азар ахаад ард дээр нь хул азар гарч ирсэн маань аршаа сууя. За хурдан азарганы уралдааны өнгөний хэд бол одоо өнөөдөр нэлээд одоо ширүүхэн хөлтэй уршилж байгаа. Энэ Төв аймгийн Цэлэнг аймгийн Баянгол сумын Төмөр хүрээгийн төрмөнхийн хурдан хээр азартай адилхан азар арын азаргуудын өнгөн дээр уршилж байна. Ахаад нааталд нь 264 номертой аршаа цугаад дуурай манай чадварч араас орж ирсэн мөртөө зэрэг явна шүү. 264 номертой улаан хувцастай хөвгтэй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяаж Шар хүүгийн Баатар сүхий хурдан хээр азар Сүхбаатар аймгийн Баруун урдсмын Тавг дөржин анхбаатарын хурдан бор азарганы наатал Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын харьяад аймгийн алдарж байж Дамдын сүрэнгийн аюулгүйн хурдан хүрээ азар орж ирсэн уршилж байна. 556 номертой мордсон Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын харьяад Дамдын сүрэнгийн аюулгүйн хурдан хүрээ азар өөрийг нь нүдтэй зуузаа тамхтай байгаа харагдж байна. За аршаа сууя Тавг дөржин анхбаатарын улаан азар Дамдын сүрэнгийн аюулгүйн хүрээ азар хоёр ширүүхэн хөлтэй нэг 11-2-ын багцаан дээр орж ирсэн арын азаргнууд донд урагшилж байгаа бол 35 номертой жижигхэн хар хувцастай хүүхдтэй сайхан хээр азар гараад ирсэн Төв аймгийн Бүрэн сумын харьяад Монгол улсын Манлав яаж Бүрд Баатрын улам мөрөгийн хурдан автор азаргыг Монгол улсын Хөдөлмөрийн Баатар дод Манлав яаж Нам даржаагийн онон үйснэг 17-8-ын бөөрөн дээр байна. Ахаад аршаа суугаад байгаа. За азрын уралдааны үзүүрлөө 7 номертой дээр улаан хувцастай хүүхдтэй Монгол улсын алдарт үеж Төмөр хүрээгийн төрмөнхийн хурдан хээр азар хамгийн наадалын үзүүр дээр шар замцтай хүүхдтэй 137 номертой сайхан хээр азаргын ард дээр урагшилж байгаа Дорногов аймгийн Хэрлэн сумын яриад Борын Батэрдны хурдан хээр азар түүний урд дээр 342 номертой сайхан бор азар гараад ирсэн урагшилж байна. 342 номертой сайхан бор азар хурдан азрын уралдааны үзүүрийнхаа хэд рүү ширүүхэн өлтөд тарлаад орж ирж байна. 342 номертой сайхан бор азар юм байна. За энэ үл одоо Сүхбаатар аймгийн Уул уян сумын Ловсон бүргийн гүрээр агчаагийн хурдан бор азар урагшилж байна. За түүний урдлын хэд азарган дунд Төв аймгийн Жаргалан сумын яриад Монгол улсын алдарт байж ган хуйгийн алтан сүхий хурдан автар азар тогрон автар гэдэг азар ер нь ширүүхэн хөлтэй үзүүрийн хэд азар руу урагшилж байна. За аршаа суугаад дуурай. Азрын уралдааны өнгөний хэд бол одоо эндээс нэг 17. За тэр урд руу нэг 16 азар. За энэ хэд ер нь 25 6 азаргнууд ер нь ширүүхэн хөлтэй урагшилж явна.
За дахиад рашаа суугаар хурд азарганы уралдааны араас 359 номертой хонгор халзан азаргаар нь уршилаа. 359 номертой хонгор халзан азарг энэ хэд азарганы хамгийн араас гарч ирсэн ширүүхэн өдөр өгшөж байгаа. 88 номертой Дорнод аймгийн Хэрлэн сумын хэрэг аймгийн алдарт байж Цэлэг сайхны галтын хүрээ азарг өнөөдөр нэргийг тэнгэр яарамгүй гэдэг шиг нэлээд доохон татны 30 гаруй наадын багцаагаас 2 жиг солиод тавиад нөрүүхэн орж ирж байгаа харагдж байна. Өөрийнх нь унган атуудаа. За өнөөдөр хурдан азарганы уралдааны үзүүрийн хэд рүү орж ирсэн бол түүний ар дээр 640 хэдэн номертой сайхан хонгор азарг гараад ирсэн байгаа. За хонгор азарг бол өнөөдөр 642 номертой Сүхбаатар аймгийн баруун урдмын Батмүкийн Бямбагийн хонгор азарг байж магадгүй юм байна. Ахаад ар дээр нь сайхан байгуу халзан азарг гараад ирсэн. Энэ хараас ямар азарг тарнаад орж иж байна. Энэ жилийн Дорнод аймгийн баяр наадмын түрүү халзан азарг энэ бараг л мөндөө Амбуугийн халзан гэдэг азарыг араас ер нь нэлээд яаруухан орж ирж байгаа харагдж байна. 421 номертой морцсон. Энэ жил 90 цавын 70 жилийн он баяр наадам түрүү магнад хурдлаад Дорнод аймгийнхан баяр наадам түрүү магнад хурдсан 427 номертой энэ дотлоос ширүүхэн хөдөлтөд орж ирж байгаа. Дорнод аймгийн Чоолсон сумын хэрэг Бадам доогийн Амгалан Баатарын хурдан хүрээ халзан азар гарчсан үргэлж байна. Дорнод аймгийн Булган сумын хэрэг аймгийн алдарт байж Самбугийн эктер үеэс солгон дараалсан өнөөдөр нь Сарав байдлын яваад үзүүрийн нэг бөөн 40 азарганы ар дээр гарч ирсэн байгаа харагдж байна. За уршилъя. Өнөөдөр азар хөрөмжин дээр ирэхэд 5 км 700 явлаа. Тавилангийн өдрөөр орж ирэхэд үндсэндээ нэг одоо 20 км 17-8 км гарантай үлдэж байгаа юм байна. За ингээд энэ өдрийн баяр наадмын азарганы уралдааны үзүүрийн хэдрүү бол манай зураг ачиндрын одоо сайхан очиж харуулъя шууд яваад үзүүрийн хэдрээр очиж байгаа. За галтын хөрөн азар Нямсрынгийн мөнгө зэргийн хээр азаргын ард дээр үргэлж харагдж байна. За өнөөдөр өнгөний хэд азаргууд ер нь яахан хөндийгэн байгаа. Араас ч ер нь актер ширүүхэн хөдөлтэй хэд азаргууд ер нь очихондоо. За хар өгдөөд одоо ер нь 9 цагт минут 30 хэмээ халуун өргөсөн байгаа харагдж байна да. За ер нь халсан байгаа харагдж байна. Аргагүй нэг халж байгаа. Жохон өргөх урагшлаад одоо үзүүрийн хэд азарган дээр манай зурдаач дөрөв. За 21 23 км-ээс эргэж 118 азаргыг манайх нэг 70 гаруй хүртэл суулаа. Гончгийн сатмын хүрээ азар өгшилж байна. Гагийн Будангагийн номин цэнхрэн 30 гаруй 40 дээр өгшилж байна. Нэлээ халуун байгаа учраас мордын байрууд ер нь их солигдож байна. За манай жолооч одоо гадна талаар нь сайхан дойроод бусад илүүцүүдийнхээ гадна талаар нь дойроод өнгөний хэд азарган дээр очино. Хурдан азарганы уралдааны хамаа хүчнэр Төв аймгийн Заамар сумын хэрэг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Эрдэнэ цэцгийн бямбсгийн хурдан бор азар хамаа хүчнэр гараад ирсэн байгаа бол хурдан азарганы уралдааныг 555 номертой Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын хэрэг Дамдал сүрэнгийн аваад оржи хурдан хүрэн азар хөтөлчихжээ. Сүхбаатар аймгийн Монкан сумын угуул аймгийн алдарт уяач Цэнгэлийн инх төвшин гэдэг залуу уяач салганд харуулсан аюулгүй төрсөн ахын Дамдал сүрэнгийн аюулгүй гэдэг хүн зүүн бүсийн хурд уралдаанд хамгийн олон дааг төрүүлсэн уяач та. Мөнхөтийн Цэрэнжавын төрсөн ах аймгийн алдарт уяач Мөнхөтийн Цэрэндан буйсан Төв аймгийн Заамар сумын угуул Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Эрдэнэ цэцгийн бямбсгүй Эрдэнэтэд болж байгаа улсын бүсийн уралдаанд 2 хатуу харигдуулсан. Өнөөдөр зүүн бүсийн даншиг наадамд бор азар 10 км 600 явуулаад үзүүрийн азарган дээр гарч ирсэн байна. За азарганы уралдаан бол өнөөдөр үзүүрийн 2 азар хөндийнхэн бол урьшлаараа энэ хүрээ азаргууд энэ дэвжэн дээр ер нь аман хүзүүлд сурсан азаргадаа өнөөдөр дутуугаг үүсэ дундуураад үргэж магадгүй юм байна. Хүрлээ Татманлагийн шарга азарган дээр нь хүрээтэй ойрхон уралдсан азаргууд энэ хүрэн азарга. За өнөөдөр ер нь дан уяаны азаргач үзүүрийн 2 азарган дээр очиод нийлэх юм байгаа үстэй. За аршаа сууя унган адуугаараа ер нь наадна гэж ярьдаг хүндээ аймгийн алдарт уяаж Сэлэнг сайхныхаа даргагүй одоо тэр өнөөдөр улсын бүсийн уралдаанд унган адуу 1 жил Сармаатынхантай 4 үрээ Шанхын даншиг наадамд айрагдж байсан түүх байдаг. За аршаа сууж харуулъя 554 номертой мөнгөн чичрэн сарын хүүгээ мөнгөн халзан азаргыг гараад ирсэн байгаа харагдаж байна. За хүрэн азар бол одоо энэ ард дээр орхон байна. За тэр ард дээр хар азар гараад ирсэн. Түүний ард дээр Тавгад Дөржин Анхбаатарын буур азар явна Монгол улсын дод банлаа яаж Мөнхөтийн Цэрэнжавын үйсэн. За Эрдэнэ цэцгийн бямбсгийн бор азар хадуураад аваад үлдлээ. Тэр цаана Төв аймгийн Заамар сумын хэрэг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Эрдэнэ цэцгийн бямбсгийн бор азар хадуурсан. За энэ хар азарганы хүүхдийн номер хэд өндөртэй өнгөн номертой 284 номертой сайхан хар азар хурдан шандас азарганы уралдааны дунд гараад ирсэн байгаа. Өмнөд аймгийн Номгон сумын хэрэг Түмэн жаргалын ган жаргалын хурдан хар азаргыг Өмнөд аймгийн хан хонгор сумын угууд аймгийн алдарт байж Нанзтын бол дөрөвдөх үйжээ. Өндөр төрийнхөө их баяр наадамд хүрэн шүтлэнгийн аман хүзэн дурдлуулсан өмнөний жаргалговын өнгөний уяачдын нэг Нанзтын бол дөрөвднөхийн үйсэн Түмэн жаргалын ган жаргалын хурдан хар азарг өнгөн дээр нь гараад ирсэн байгаа бол ард дээр нь Сүхбаатар аймгийн баруун урд сумын уяач Тавгад Дөржин Анхбаатарын хурдан бор азар гараад ирсэн улаан азар гараад ирсэн байгаа. Энэ Дорнод аймгийн Матад сумын угууд Монгол улсын авраг малчин ард Амгалан Баатарын хүү өнөр жаргал гэдэг хүний унган адуудаа Баттын 100 жилийн өн баяр наадамд их цаалын үрээ төрүүлж явахт надад дагаж харж байсан. Соёлон үрээ өдөн жил их хурдад айрагдсан. Өнөө жил авчиг азаргаа. За Эрдэнэ цэцгийн бямбсгийн хурдан бор азар ёстой нөгөө давхлан багтахгүй байгаа бол одоо хамтаарж авчулдаа дахиад тарлаад үзүүрийн үедээ азарган дээр нийлж харагдж байна. За аршаа сууя. Монгол улсын дод мандаа байж Мегбар сүрэнгийн автаг өчрийн уяа солонд харалдаг Нэм сүрэнгийн мөнгө сэргийн хээр азар цаа талд нь Далайн Бат хоёрын хурдан уул азар хоёр нилийн доохон талаа ширүүхэн үлдээ нэдрээд орж ирлээ. Нэг нь их хурдад соёлон одоо яалч нэг шүдний асуудлаас болоод 6 дурдсан улсын бүсийн уралдаанд төрүүлсэн цаатгалын уул азар бол улсын бүсийн уралдаанд үндсэндээ 7 тоо айрагдаад байгаа. Домог улсын хурдан хүлэгдээ Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын Содов Жамсын инх тайван гэдэг хүний унган 3 сартай хонгор гүнээс гарсан. Аргагүй нэг одоо удамтай хурдан азарга гэдгээ батлан харуулж уудам хол өнөөдөр нэг 8 руу орж ирж харагдж байна. 12 км 800 явлаа.
За уудам хулна аим дээр эрд Нэмсүрэнгийн мөнгөсөргийн хурдан хээр азар нааталт нь хөлсгүй болсон байхын даршаа сууя. За 284 номертой сайхан хараа зэрэг өнгөнд дурлаад байгаа. За энэ бол одоо Нанцдын болд эрдэнэхийн үеийн Өмнөг аймгийн Номгон сүмийн Түмэн жаргалын ган жаргалын хурдан хараа зэрэг юм байгаамаа. За азрагны уралдааны өнгөний 8 жаахан тасаргуудаа галтын хураацраг жамаа үзэн дээр очиод нийлсэн байна. За Амбуки хавзаа зэрэг ар дээр нь 53 номертой сатгаа дэлтэй сайхан хээр азар гарууд ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Асгад сумын байж Баярагийн цагаан хүүгийн үйсэн Цэдэн бажрын баян мөнхийн хурдан хараа зэрэг нааталт нь байгаа бол Бачуулгын ерөөлтөд мандаг явнахад 439 номертой энэ жилийн Хэнтийн аймгийн шигшил хурдан мөрдийн уралдаанд Түрүү магнад урдасан Тодулаан ширөвцтэй хүүхэдтэй Монгол Улсын дод мандаа байж Ононгийн Батөлгийн үйсэн Ховд аймгийн Дарим сумын Хуйг Баатрын мөнх баатрын хурдан хүрэн азрагын ардаар ирсэн гуйдаатай байгаа харагдж байна. За тэр араас ахаа 5 номертой ормордсон Төв аймгийн жаргалан цумын харьяад Монгол Улсын алдарт байж Ган Хуйгийн алтан сүсгийн хурдан алтраа азраг Тогроо ултар гэдэг азар орж ирсэн байна. За нэг арчаа суударуулжаа. Хурдан шандас азрагны уралдааны үзүүрийн хэд бол одоо энэ ер нь 13 км 600 яваад аймаг ил харагдаж ихэлсэн байна. Асхтын хойрт нуруунаас хурдан азрагны уралдааны үзүүрийн хэд азрагууд одоо ер нь нэлээд ширүүхэн үедээ уршиллаа да. За 640 номертой сайхан хонгор азрагын дунд талд орж ирсэн байна да. Улаанбаатар хотын Багнуур дүүргийн Эрдэнэ гэрлийн Башаравжийн хурдан хонгор азраг Батцар сатын Батэрдэн үйсэн байгаа бол ахаад ар дээр нь 91 номертой Синхэр замцтай хүүгүүдтэй хээр азраг гараад ирсэн. Ховолтой аймгийн Төвөрг сумын угуул Чогсом живийн цоотлын хурдан хээр азраг байна. Барс өрөнгийн Отхон баяр үйсэн. Увс аймгийн угуул Монгол Улсын алдарт байж Хүрлийн Барс өрөнгийн Отхон баяр үйсэн байгаа харагдж байна. За 12-ыг харуулчаа тэгээд уршилъя. 284 номертой Нанцдын болд өрдөлгийн үйсэн Түмэн жаргалын хурдан хараа. За энэтэй уршлие. Хойноос одоо ер нь нэлээд ширүүхэн үедээ Дашуур хоёргуудад орж ирж байгаа. 169 номертой сайхан хүр хазраг Монгол Улсын дод мандаа байж Ононгийн Батуултын үйсэн Баян Хонгор аймгийн Баян Өндөрсмийн байж Даштандгийн нэмдэрч хурдан хур хазраг тарлаад орж ирлээ. За яваад гоо дод мандаа байж Ононгийн Батуултын үйсэн Даштандгийн нэмдэрч хурдан хур хазраг. За урд дээр нь Ядам цоогийн Амгалан Баатрын хурдан хазаазар энэ жилийн Дорн аймгийн баяр наадмын Түрүү хазаазар өнгөний хэд азран дээр ер нь очиод үлдэж байгаа харагдж байна. За уршилъя. За уршилъя. Одоо өнөөдөр азраны уралдааны өнгөний хэдүүд чирүүхэн үлдээ уршилсан байгаа. Жогсмын жавын цоотлын хурдан хээр азар Өвөр хангаан аймгийн Төвөрг сумаас уршилж байна. За 439 номертой зэр хазаазар Ерөөд мандагийн хазаазар үлдлээ. Ахаад урд дээр нь 5 номертой мөрдсөн Монгол Улсын дод мандаа байж Ононгийн Батөлгийн үйсэн Баатрын даваад оржин хурдан алтраа азар Сүхбаатар аймгийн Асгад сумын Цэдэн бажрын баян мөнхийн хурдан хээр азрыг аймгийн алдарт байж Баярагийн цагаан хүү үйсэн хойдлоос ер нь чирүүхэн үлдээ туулаад уршилж байгаа харагдж байна. Батүчрийн сар хүүгээ мөнгөн энэ дэлхийд одоо уралдаа жаахан үлдлээ. Монгол Улсын дод мандаа байж Бичээрийн далайн хүү Батбаярын удам хулаацар арай босохгүй байгаа болоо да. За дунд талд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Шуугай гэдэг азрагч одоо энэ орж ирсэн шуугурж байгаа харагдж байна. 59 номертой морцсон Монгол Улсын дод мандаа байж Ононгийн Батөлгийн үйсэн Төв Ховд аймгийн Дарим сумын Хуйг Баатрын мөнх баатрын Шуугай хүрэн азар гараад ирсэн байгаа бол Шуугай ч өнөөдөр энэ шуурмгхийн яваад хойдоос гарч ирсэн байна. Урд дээр нь Төв аймгийн Эрдэнэ санцмын байж Нэмсүрэнгийн мөнхсөргийн хурдан хээр азар ахаад урд дээр нь Сүхбаатар аймгийн Баруун урдсмын хэрэг Бэлгүү Монгол конкрет компани захирал Хавгд Дөржин баатрын хурдан улаан азар ахаад урд дээр нь Төв аймгийн Заамар сумын угуул Монголын морин спорт HT холбооны тэргүүн дэдрэмтлэгч Эрдэнэ цэцгийн мэмсгийн хурдан бар азар гарч ирсэн уршилж байна. Ах トゥ хоёрын азраг өнөөдөр нэг ард дээр нь гарч ирсэн 3-4-өөр явж байгаа юм байна. Өнгөний хоёрыг очиж харуулъя. За Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамдас өрөнгийн аваад оржийн хурдан хүрэн азрагыг Сүхбаатар аймгийн Мөнххан сумын харьяад аймгийн алдарт байж Цэнгэлийн анги төвшин 2018 оны Сүхбаатар аймгийн Явхан чиргийн хурд уралдаанд Дамдас өрөнгийн аюулгүйгийн харуулдан мөрийг ож төрүүлгэж байсан тэр цаг мөчөөс хойш аюулгүй алдартай мөрийг 8 жил гараа итэ одоо үйж өнөөдөр хүрэн азраг ам үзүүн дээр гаргаад ирсэн байгаа бол энэ Баярын Батөрийн хурдан бор азрагны хүүхэд нь унцсан буруу талд нь ахаад энэ ардаар нэг сайхан бор азраг хоёр бор азрагд хүүхэдгүй амуу хузуу дөрөв дээр гараад ирсэн байгаа бол Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяад аймгийн алдарт байж Сэлэг сайхны галтын хур азраг өнөөдөр нэг хоёр чиг солбит тавиад байгаа харагдж байна. Өнөөдөр бол аргагүй өстө ярлагтайхан ёстой яртайхан ч борцсон байгаа харагдж байна да. Аймгийн алдарт байж Ламжуугийн Бачаргал гэдэг хүн бол Монгол улсын алтан унганы эзэн ардын дөрөн ихэр зингэр наадамд унган хонгор халдсан үрийг айрагдуулж байсан хүн дээ. 88 номертой мордсон намгийн хүрлээ дод мандагийн уралдаан хүүхэд улсын мөсийн уралдаанд мөрөнд яригдсан гал хүүгийн сэрот гэдэг 8 настай эрэгтэй хүүхэд унсан өнөөдөр нэг наадмын дэнжиг бүтэн цэлмэд гарч ирсэн байна. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сум Тоёг тэгийн тал төгрөг үүстэй нөр өөш мөрөн өшөө өртөө таван толгой өргөн цагаан дэрсгэж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолтон дөрв төрөн гарсан Монгол улстай улаан ямаагаран алдартай даргын ногоон атуу ширээтийн цагаан атуу Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолтон дөрв төрөн гарсан ажилсаг малч хөдөлмөрч түмний өдгийн нутаг бол Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумаа. За Баян дэлгэр сумын Дамдас өрөнгийн аваад орж хурдан хүрээ азраг амуу үзүүн дээр гарч ирсэн хоёр хүрэн азраг өнөөдөр нэг наадмын дэнжиг хүрэн болтол уралдаад үзүүр дээр галтын хүрээ азраг хөлстэй юм а. За аршаа сууя. За өнөөдөр бол одоо ер нь аюул аваад орж хүрээ азраг хөлсөн жаах хэврээд үзэлдэггүй юм шиг л өнөөдөр хүрээ азрагтай ер нь тун сайн уралдаанд аршаа сууя. Арын мордоос 300 м тэр ардс нэг адуу хөндлөн яваад багч нэ.
За ер нь баян ширгийн уулыг дагуулж хараад байгаа мó гэтэл ер нь урагшилж байна да. Монгол улсын дод мандаа байж мөнхөдийн зарим жав ийсэн Дорнод аймгийн Матад сумын харьяад Малчин ард Амгалан баатрын өнөр жаргалын Адуун сүргийн дунд тэнцсэн Маттын 100 жилд хязаалан үрээ төрөө магнад дурдсан соёолын үрээ улсын бүсийн уралдаанд өнгөн дурлаж их хурдад айрагдсан Анх баатрын буур дэсрэ урагшилаа. Амуу айргийн 3 дээр 2 ураа азган дээр ч наад очихонд Ховд аймгийн Нарив сумын уяаж Хуйг баатрын Мөнх баатрын хурдан хүрэн азраг Шуухай гэдэг азраг гарч ирсэн урагшилж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар дод мандаа уяаж Дам даржигийн ононгийн хот дод мандаа уяаж Батвилгийн уйсан Ховд аймгийн Нарив сумын уяаж Хуйг баатрын Мөнх баатрын Шуухай хүрэн азрагыг ундрахын буйндалаа гэж их хурд уралдаанд амар сайхны билгүүдийн хар азрагыг унж төрүүлж байсан уралдаан жуухад унсан. Айргийн дөрөв дээр гарч иржээ. Зааршаа сууя, Акадаршаа суугаад 17 км 700 явлаа. Азрагны үзүүрийн 5 км гарантай үлдэж байгаа юм байна. Энэ хатуураагүй л ер нь тэр хоёр бор азрагтай холбоотой үлдэх байсан да. Замын дундаа хатуураагаа харагч байна. Уутам хул Акадарж ирж байна. Морь хатуурч үн гэдэг нь энэ цагуурын байдал хүндхэн байгаагийн шинжилтэй. Халуун болоод одоо энэ шам амттай учраас одоо ер нь төвдөд байна шүү дээ. За уутам хул азрагыг одоо манай зураачин дурд нэг хэлбэр хийцэн сайхан татаад харуулъя да. Тухайгаад мөн ч гоёмсог төрсэн адуудаа. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Содов жамсын их тайвны унган гүнээс гарсан Улс аймгийн Зүүн гол сумын харьяад Монгол улсын алдарт байж Далайн Батбаярын уутам хул гэдэг азраг 6 дээр гарч ирсэн урагшилж байна. Уутамч өнөөдөр нэг улсын бүсийн уралдаанд айрагдах юм бол 8 дахь айрагдаж бас нэгэн түүхийг бүтээх юм байна. Ард дээр нь 53 номертой Сүхбаатар аймгийн Асгад сумын аймгийн алдарт байж Баяраагийн цагаан хүүгийн уйсан Цэдэн Бажрын баян мөнхийн хурдан автраа зар орж ирсэн байна. За Цэдэн Бажрын баян мөнхийн хурдан автраа зар байгаа бол түүний ард дээр 100 тамгатай 19 номертой сайхан хараа зар гараад ирсэн урагшилж байна. Сүхбаатар аймгийн Дархан аймгийн Дархан сумын Гончиг сүрэнгийн мөнхөрлөлийн хурдан хараа зарыг Дамдын сүрэнгийн Сүрхий Баатар уйсан. За Сүрхий Баатрын уйсан 7 8 дээр хараа зарыг 9 язрыг нэг харуулжээ. 9 язрын 91 номертой заантай урагшлаа шүү. Ховолт аймгийн Төгөрөг сумын Жогсом живийн цоодлын хурдан хээр азраг 9 дээр Нэм сүрэнгийн Мөнгө сүргийн хурдан хээр азраг 10 дээр явнаа. Мөнгө сүргийн хээр азраг өнөөдөр нэг арай нэг дүнсгэр хэл байна да. За урагшилъя. Уутам бол хадуураад Нэм сүрэнгийн Мөнгө сүргийн хээр азрагын 10 дээр Алтай өчр тодгондагийн вендерс морцсон 2 азраг бол энэ дундаа. За тэр бүр хадуураа цаашаа гараа авчлаа. За одоо нэг киод үзүүрийн азраган дээр очиж одоо ер нь барай ороход цөөхөн хором үлдсэн шүү дээ. Адуун сүргийн маца азраг төрүүлгэж алтан ихээр цэнгэл наадмын хойморд ямар хаавын хөө өнөөдөр нэг баярын нулимстай зогсох юм бол итгэм мочин дээр хараа шуухай хөрөн айргийн дөрөв дээр яваа. Буур лазраг бол Анх баатрын буур лазраг гарахгүй тэгнэ Анх баатар руу яаж бол улсын хайг байр наадамд ихмэр төрүүлгэсэн дээд насны үнэтэй хүндээ. За Дамдын сүрэнгийн аваад орчин хурдан хүрээ азраг амуу хүзүүн дээр яваа. Аймгийн алдарт бай Сэлэн сайхны галт гэдэг хүний Сармаад гэдэг азраг бол за энэ бол дараагийн 28 оны хүрдээр ялчгүй алтаа азраг болох нь бол одоо нэгэн тодорхой улсуу 14-5 төлн бол одоо энэ улс улсын бүсийн уралдаанд найрагдаж төрүүлээд байгаа. Сармаад гэдэг алдартай азрагныхын тул өөрийнх нь унган адуу төрсөн дүү шинэ үерийнх нь унган гүнээс гарсан ёстой л нэг тосолсон зандан гэж нэг иймэрхүү хүрэн зүйл байдаг болоо да. Дорнод аймгийнхаа Дорнодын тал нутгийг өнөөдөр нэг тосон болтол уралдаж энэ наадмын дэнжиг хүрэн болтол явлаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяад аймгийн алдарт байж Сэлэн сайхны гавтын хүрэн азраг улсын баяр наадамд мордсон бол энэ бол ер нь зүй ёсоор айрагдах азраг гэж яригдж байсан. Багаан асуудал болоод энэ бол мордоогүй юм байгаамаа. Хүрлээ Додмандагийн шарга азраганд ер нь их шахаа гэж уралдсан азраг да. За одоо өнөөдөр хүрэн азраг ер нь бараг шийдэв болтой. Нэг аргашаа суугаад харуулчихъя. Барай ороход 2 км гарантай үлдсэн байна. За ард дээр Дамдын сүрэнгийн аваад орж хүрээ азраг. За энд ирээд харин хүрээ азраг сайхан хөдөрчгүй харагдж байна. Кит халуун байгаа учраас мордын хөлсүүл ердөө. За галтын хүрээ азраг ер нь 100 м тасраад холдчихлоо. Ард дээр Дамдын сүрэнгийн аваад орж хурдан хүрээ азраг дараатай орж ирсэн уршилж байна. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын харьяад аймгийн алдарт байж Дамдын сүрэнгийн аваад орж хурдан хүрээ азраг цэнгэлийн төвшин уйсан. Ард дээр нь лав дөржин Анх баатрын хурдан буур азраг яваа. Нэг аршаа суугаад харуулж. За тэгээд ер нь хүрээ азраган дээр очиод болно. Эрийн наадам ээлжтэй гэж энэ дэвжин дээр үрээ төрүүлгэж байсан хоёр хүн л одоо нэг нь өнгөлөд байгаа нэг нь 3 дээр явж байгаа харагч. За шүүхай ард дээр нь олж Эрдэнэцгийн мэмсгийн бор азраг. За бор азраг бол өнөөдөр үнэхээр нэг давхлан багтахгүй байгаа юм байна. Нэг явж очиод тэр үзүүрийн хэд дээр очих юм ахаад хадуураад гарч яваад ахаад орж ирэх юм. За уудам хол энэ дунд тал тухалцж байна өө. Улсын баяр наадамд өнгөнд одоо нодлон жил 6 дурдсан их хурдад амаа үзүүлсэн улсын бүсийн уралдаанд 7 удаа айрагдаж төрүүлээд байгаа. Монгол улсын алдарт байж Далайн Батбаярын уудам хол азраг одоо ер нь аргагүй нэг даалуу азраг гэдгээ батлан харуулж хурдан шандас азрагны уралдааны үзүүрийн хэд рүүгээ орж ирсэн. Хайргийн таврууд авахын шургалаа. Анх баатрын буур азраг хөлсгүй юм байна. За Эрдэнэцгийн нэмсгүй хурдан буур азраг тэр ард дээр амаа үзүүн дээр. За өнгөний хүрээ азрагтай одоо явж очиод зэрэгцчихье. За хүрэн азраг бол өнөөдөр нэг 40-оос нэвтгэн тууллаа да. Ёстой нэг нэргэг тэнгэр яарамгүй гэдэг шиг нэлээд давхан талаас нэвтгэн шударсаараад өнгөн дээр гараад ирсэн. 100 м гарантай холдож байна өө. Улсын бүсийн уралдаанд шүтлэн үрээ байхдаа аман үзүүн дурталсан да. Өнөөдөр нэг шүд нас хоёр нь гүйцэж ирээд энэ дайны сайн азраг болохоо би нэг батлнаа гэдэг шиг өглөө ёстой нэг анган шуухан мордож байсан. Аймгийн алдарт байж Ламживын Бачиргал гэдэг хүн ёстой нэг тарган морны торгон нэрэн дээр мордуулжээ. Аймгийн алдарт байж Сэлэн сайхны галт гэдэг хүн
өнөөдөр нэг дээлэндээ багтахгүй баяртай болж байгаа шиг байна. Зүүн бүсийн дан шиг наадамд хэдэн ч жил мормордуулаад өнөөдөр нэг унган азаргаа төрүүлгэж галтайх нэг огших нь бол тодорхой болж байгаа шиг байна. Сүхбаатар аймаг байгуулагчдын 84 жилийн засгийн газрын зүүн бүсийн хурдан мордын уралдаан аймгийн алдарт байж Сэлэнг сайхны галт унган хүрэн азаргаа төрүүлгэж 80 дангийн цул мөнгөн цомыг хүртэж уйсан азарга нь одоо хурдан хүрэн азарга нь төрүүлэн орж ид наадамчин улаан баясгалаа. За Анхбаатарын бурд азар хойшлцсон юм байна. Монгол улсын алдарт байж Далайнбаатарын уудам хул азарга энэ хоёр цангил наадамд аман узундарлаа. Монголын мөргийн спорт өвчтний холбооны тэргүүнд дэргэдэгч Эрдэнэ цэцгийн бям бүсгийн хурдан бор азарга айргийн 3 турталаа. 4-5 азарга орох юм аа. Хурдан азарганы уралдаанд айргийн 4-ийн азаргыг орж ирсэн 12 номертой үүрсэд орж ирлээ да. Цаг дуусрын цаг хоёрын хурдан харадрах Төв аймгийн Эрдэнэ сандаас энэ хойлоос суулж 4 турталж шууха 5 дээр ойрхондоо цаатлын 2-нд дайрцсан. 510-тай хараацгаа нь урдлаад ахаа тэр цаатлынх нь яавал олчод 6 5 дөржин Анхбаатарын бурд азарга 8 турталан орж наадамчин улаан байцгалаа. Хол азар нэлээ суучлаа гэж бодсон. Буцаа цохой сайхан орлоо. Хандиглээ халуунд жоохон хоолн цааш ингэж өгөх байж байгаад. Тэгээ эргэж дайраад ам үзүүллээ. Хол азар маань энэ их нь бол Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын инхтэй өнгөж ах юм маань унган 3 сард гэжгүй байдаг. Одоо 21-тэйгүү байна. Эцэг нь бол алдарт нөө гэрим алт азар гэрим. Тэгээд хол азарны маань оёо сологийн Монгол улсын тод манлаа аж мэрэгсрэнгийн алтан очир маань таарууллаа. Тэгээ хол азар маань одоо 21 оноос хойш завсаргүй улс улсын наадамд айрагдаж төрүүлж байна да. Тэгээ сайхан байна. Итгэл алдахгүй үнэхээр сайхан. Унгаа хадууга төрүүлгэж аргагүй одоо бас өстой нөгөө эр хүний дээлэндээ багтахгүй баяр гэдэг бас харуулж байна. За наадамч болон та сэтгэлээ хаалцгаа. За баяртай байна. Өнөөдөр бас Сүхбаатар аймгийнхаа зүүн бүст хүрээ азаргаа төрүүлгэнэ гэж бодож ирсэн. Бодолтой хүрлээ. Сайхан байна. Энэ зүүн хүрээ азаргаа их бодож ирсэн. Наадамд оруулж байна. Тэ өчтөр би комиссны хэмжээс 38.6-аар дөрөвдөн тагтаа гарч ирлээ. Тий тэгээд бас алдаа гарсан тэгээд. Ягаад дутуугаа дүүргэж яах юм. Аймгийн 80 жилийн шүдлэн ам үзүүлжсэн баг шүү. Шүдлэн Сүхбаатар аймгийн зүүн бүст чинь шүдлэн ам үзүүлж ирсэн. Анхбаатарын халзан бэр төрүүлж ирсэн. Хязгаарлан соёл үндэс. Хязгаарлан соёл үндэс. Дээднээс бол чадлагыг юу ер нь эрүүл мэндийн шалтгаан сонсон юм. Гүй бас тэгэл хадгалаад хайрлал сайн мэдчихс. Хамааг тавьж чадах гайгаад их юм шүү дээ. Тэгээ одоо бол яалч юм бэ? Тавья гэл. Орон нутгийн үзэн суугаа байх, наадам зохион байгуулж байгаа Сүхбаатарчуудаа дорнодынхондоо одоо мэнчилгээ төвшүүлэх үү? За нийт дорн нутгийнханда бүгдэнд нь зүүн бүсийн баярын мэндийг хүргэе. Тэгээ бүгдээ эрүүл саруу сайхан байгаарай гэж хэлье. Нийт Сүхбаатар аймаг зүүн бүсээ зохион байгуулж байгаа Сүхбаатар аймгийнханда бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За баяр хүргэе. Олон наадмаас ариг руу аваарай. За баярлалаа. Тэр төрүүлж өрөөд ирэх. Ерөө дотор шиг. За баярлалаа мэд. За наадамч олон тэмдэг мэндэх хүргэё. Азар маань сайхан тэрч гурууллаа. Аны хэд улсын наадам даа харагдав. Тэ даг аригдсан. На өөрөөгөө аймгийн угол 30-ны хараад банцчин болоо гэж юм байна. Барацгаа би замрыг юм багта бэлгэд өгчээсэн. Манай сайхан. Сайхан маань нутгийн дэвжээвэж дээд нас азар төрүүлсэн да. Үнэхээр их баяртай байна. Ер нь энэ бол өсчүүлж байсан гэж байна. Тийм би одоо өрөө азраа өнөөдөр 3 жил уралдааг байсан. Өнөө жил үнэхээр зорж уйлаа, улсдаа очиж уралдаад уралдах гэж байгаа асуултад байсан. Тэгээ нутгийнхаа бүсд сайхан төрүүллээ. Үнэхээр их омогч үнэхээр их баярлж байна ахна. Сайхан байна шүү дээ. Хурдны өлгийн нутагт ирж гарцаг галтар азаргаан айргийн 4-оор дахиуллаа. Тэгээд юун дөрөнд орлуулсан Монгол улсын тод манлаа юуч мэгмар сүргийн алтан очир дүүдээ болон онгон хөлгүүд галынхаа бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд хурдан азаргаа минь энэ жил хариуцж ажлыг хийсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын арайт мөнх хоёрын Төвшин санаа гэдэг дүү маань хариуцж ажил хийсэн. Тэгээд дүүдээ баярлалаа. Бас Чулуун сүхийн Зандраа гэд миний нэг дүү байгаа бас. Тэгээд төрүүлж өсгсөн ээж аавдаа баярлалаа. Сайхан хандаа баярлалаа. Намайг өдөө зүрх төсгөж хүмүүжүүлсэн миний сайхан эмээ Тэнгэрээс харж байгаа шатрын аюуш гэд. Дээр нь ингээд Сүхбаатар нутгийнхаа энэ төмөн олонд маш их баярлалаа. Зүүн бүсийг зорж ирээд сайхан Гарцаг галтар гэдэг азар маань дөрвөлөө. Энэ азар маань миний Мөнгөнбаатар гацгийн унгаа доо. Тий. За Эрдэнэ сандчууд энэ таны одоо хурдны өлгийн нутгийн дэвжээ бас сайхан ээлтэй байх шиг байна. Хоёр одоо маань. Тийм байна. Тийм сайхан байна. Нодлон халзан өрөө маань бас асгатад ирж амаа үзүүлж ингээд бас энэ сайхан нутаг ивэлээ хариллаа. Тэгээ хурдан азрын минь авч өгсөн очир хотын үнэн баяр найзтай маш их баярлалаа. Сүхбаатар аймаг үсгэн байгуулагчны 84 жилийн зүүн бүсийн хот 2026 баяр цэнгэл наадам
азрагнуудын уралдаанд Дорнот аймгийн Хэрлэн сумын аймгийн алдар туяач Цэлэн сахрын алтын хүрэн азраг төрөө магнат хурдулж аймгийн сумын Монгол улсын алдар туяач Далаанбат хоёрын сартай хол азраг аргийн хоёроор хурдулж аймгийн замар сумын аймгийн алдар туяач Эрдэнэ засгийн Мямбас үхийн мор азраг аргийн мурваар хурдулж аймгийн Эрдэнэ сант сумын алдар туяач Загдбазрын цогвойрын халтар аргийн дурваар хурдулж Говалтай аймгийн төврөг сумын залуу уяач Шогсумын цоодлын хэр аргийн таваар хурдулж сайхан хүлдэг мартихын эрхэм сайхан шинжин гэвэл Богдоо Чингис хааны хоёр загалмарны адил Худан хоёр жигтэй хуншин бүр гошуутай уртаа тарган нууцанда хурдан шинжин барванда буян хишгэн сүдэндэ домбур хамбартай дуран харануудтай түмэн арти цэнгэдэн атам түрүүдэн гэж алтан амсарт мөнгөн доттогтой хундагтай аргаар мэдладаж арт олныг арван зүгтэй хүрээлүүдэж асаар бадуны өмнө амыг даттан цодыг дуудагч хүлэг мөрти хүчин чадтыгаа хуудагч гүмболгоны сэтгэдэг байсууд тодмагна торгон жолоо тунч хурдан хүлгүүднэ. За дөрөв мөрний байшаглалыг Өмнөгов аймгийн Булган сумын харьяад Монгол улсын Додмонлоо уяач Намдгийн хүрлээ гардуулж байна. Аман хүзүүний шагналыг Увс аймгийн Зунговь сумын уугуул ажилтгүүрийн гавьяат ажилтан Монгол улсын манлаа уяач Бадарчин Норв самбо айргийн 3 мөрийг Баянгор аймгийн Баянбулаг сумын уугуул 3 дахлах дөрвөл компани заграл Давг дөржийн Жожилсүрэн айргийн 4 мөрийг Хинтээ аймгийн Борондөр сумын уугуул аймгийн алдар туяач Бориглийн Батүлзээ айргийн 5 мөрийг Сквадр аймгийн Баруун урт сумын уугуул 4 гэгээ Эрдэнэ компани заграл аймгийн алдар туяач Болдын Гөлөг сайхан нар ивент эдгийн шагналыг гардуулж байна. За энэ жилийн зүүн бүсийн 2026 баяр наадамд төрүүлсэн мордыг 80 лангийн одоо цул мөнгөн цомыг одоо гардуулах байгаа. Дархан Түмэн их улс халдсан газарганы нэрмжидийн хүү цомыг Монгол улсын Додмонлоо уяач Даштимбэрлийн Батэрдэн ивэн гэдгсэн гэдгийг наадамчин олондоо дуулгая. Төрийн Дархан Түмэн их улс халдсан газарганы нэрмжид цомыг гардуулж өгнө гэмээр ивэн дэтгэгч Монгол улсын Додмонлоо уяач Даштимбэрлийн Батэрдний хүү Билгүүн даныг урья. За наадамчин олондоо сонирдуулахад Дархан Түмний их улс халдсан газарганы амжилт нь 2011 онд Сквадр аймгийн Хойд улсын уралдааны 4, 2011 он Дундгов аймгийн 70 жилийн ойн баяр наадмын айргийн 4, 2011, 2012, 2013 оны үндэсний их баяр наадмын 4, 2013 оны их хурд 6 уралдааны 4-г тус өртөж байсан Дархан Түмний улс халдсан газаргыг мөн одоо мөгчүүлж алдаршуулж энэхүү одоо цамыг мөн гардуулж байна. Монголын 100% органик анхдагч үндэсний үйлдвэр Мимо. Мимогийн бүтээгдэхүүнүүдээс адуун зориулагдсан энэхүү супер Мимо. Нэг шуудаа тэжээл нь нэг адууны бүтэн жилийн хэрэглээ. Тэжээлэн дээр 50 грамыг холиод өгтөл хангалттай. Үр дүнд нь хурд хүч, тамир тэнхэг нэмэгдүүлнэ. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Хөлсөөр гарах эрдэсийн дутагдлыг нөхөн. Дархлааг дэмжиж өнгө зүсийг сайжруулна. Булчингийн сэргэлтийг түргэсгэнэ.
Мөрөөдлөө мемор бүтээцгээл. Монгол орны 4 зүг 8 зогсоос хүрэлцэн ирж хурдны өлгий Сүхбаатар нутгийнхаа баяр наадамд хуран чуулсан та бүхэндээ Сүхбаатар аймаг байгуулагдсны 84 жилийн зүүн бүсийн хурд 2026 баяр наадмын халуун мэндийг хүргэж дүүрэн бэлэгтэй дүвшин жаргалтай дэлгэр сайхан наадахын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Нар хурд игширч хөрс дэлхий өнгөө засаж хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны өлзий бэлгшээлтэй энэ сайхан өдрүүдэд Монгол түмний төрт ёс түүх соёлын үнэт өвийг өвлөн дэлгэрүүлж эв нэгдэл тусгаар тогтнол үндэсний бахарлагыг төрүүлсэн 93 наадам маань ийхүү эхэлж байна. Үндэсний их баяр наадамд Цэцэн хан нутгийнхан бүхэн хүчтэй морин хурдан суман мэрдэн онцгой сайхан наадлаа. Сүхбаатар дорнод Хинтий нутгаас 3 хүчтэн улсын заан, улсын начин цол шинээр хүртснээр Сүхбаатар аймгийн онгон сумын харьяат Болор эрдэнийн номин далай Монгол улсын начин цол хүртэж нутгийн зан олноо баярлууллаа. Шинээр улсын цол хүртсэн бүс нутгийн бөхчүүддээ баяр хүргэж цаашид улсын авраг цолтон олноор төрхийн өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Сүхбаатарчууд бид аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө иргэн байгууллага сум аймгаараа нэгэн зүгт харж тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан амжилт бүтээл ариунтай ажиллаж байна. Үндэсний их бахархал, төрт ёсны бэлэгдэл дэлхийд ганцхан Монгол наадамда дэнж готойтол сайхан наадаарай. Уртын дүүнийг шиг уудам тэнгэрт хадаж уралдах хүлэгмэрдэн чих хайчлан сортолцож магнаг торхон асар хэзээ сажихынд дэрвэж зүүн бүсийн хурд 2026 Цэцэн хааныхны наадам ёслол төгөлдөр эхэлж байна.
앙무링의 진리 호산호 에히의 소식 장이요 강구머리 믿음을 오산호 에히의 소식 올랭이요 아무나 세상을 나만을 가져와 저거들과 방금으로 세워서는 낯선 나자를 이르게 되기요 헐 사랑 온다라가다 에히는 손 온다라가 헐렁이 내겐 오다가다 있는 사물 시리게 후회 아무나 세상을 나만을 가져와 저다르다 방금으로 세워서는 낯선 나자를 이르게 되기요 түүхээ зузаасаар энэ хүү дарангашуудын шүтэн дүү болсоор 38 жилийн дүүгийг үзэж байна. За хоржидоо хурдан шандас цэцалангийн уралдаан гарааны хазар хатар зэрэгж байгаа мөчиг манай зурдаачин дөрөнд харуулсан. Бацаахны соёд утын унахан адуу зэр дөрөв өнөдөр айргийн 3 дээр гараад ирсэн байгаа бол 4 5 дээр цаатад гараад ирсэн. Ахатар 7 номертой Борнуур сумын харьяа Төв аймгийн Борнуур сумын харьяа Дэнквэрийн гамболтын хурдан харуулаа өнөдөр хурдан шандас цэцалангийн уралдааны айргийн 5 дээр гараад ирсэн өршилж байна.
За ахаад өнөөдөр хурдан хязгаалангийн уралдааны үзүүрийн хэдүүрээр нэг дэлгтэй сайхан хэрүүрээр гараад ирсэн байгаа бол хурдан хязгаалангийн уралдааныг Өвөр хангаан аймгийн Хужир цумын угуул Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Тодмандаа байж Пүрвийн Бат сайхны хурдан буур дүрэ хөтөж эхэллээ. Монгол улсын Тодмандаа байж Ононгийн Батулыг гэсэн буруу талд нь хүүхдэн гараа өргөд 400 гаруй хэдэн номертой Домдов дөржин зөгчралын хурдан хэрүүрээр дэмшиг бахан тэр цаа талд нь гараа өргөд байгаа харагдж байна. Ахаад над талд нь 281 номертой мөрцөн Дорнод аймгийн Цагаан уусмын харьяад Бат сайхны соёл бутын Унахан адуу Увс аймгийн Баруун Түрэн сумын харьяад Батуйнгийн Эрдэнэ баярын хурдан зэрдүрэ гарч ирсэн урагшилж байна. Монгол улсын алдарт байж Гүр онцлын Бат Эрдэнэ байсан бол түүний ардаар 456 номертой сайхан хэрүүрээ ширүүхэн өртөө орж ирсэн урагшилж байна. Энэ бол Хэнтийн аймгийн Нориулан сумын харьяад Нямнаргүй мөнхийн хурдан хэрүүрийг Монгол улсын Тодмандаа байж Ононгийн Түмэн дэлгэрийн их баяр байсан Айргийн дөрвдөр гараад ирсэн байгаа бол Хэнтийн аймгийн Нориулан сумын Нямнаргүй мөнхийн хурдан хэрүүрээ түүний ардаар 281 номертой Бат сайхны соёл бутын Унахан адуу Увс аймгийн Баруун Түрэн сумын харьяад Батуйнгийн Эрдэнэ баярын хурдан зэрдүрэ гарч ирсэн урагшилж байна. Түүний ардаар 7 номертой мөрдсөн Төв аймгийн Борноо сумын харьяад Энквэрийн гамбалтны хурдан харуура ахаад ар дээр нь 410 510 номер тангад ма тамгатай сайхан автар номер халтар руу гараад ирсэн 410 номертой сайхан автар руу урагшилж явна. Хурдан хязгаалангийн уралдааны үзүүрийн 7 жоохон хонь дээгэн боллоо. Баян хонгор аймгийн Бөмбөр сумын угуул аймгийн алдарт уяа Шэрэг сүрэнгийн зөвхт хоёрын хурдан автар руу 410 номертой мөрцөн өнөөдөр хурдан шантас хязгаалангийн уралдааны үзүүрийн хэдүүрээр нэлийн ширүүхэн үлдээд дуулаад орж ирсэн бол түүний цааталд 281 номертой Увс аймгийн Баруун Түрэн сумын уяач Увс аймгийн Баруун Түрэн сумын уяач 281 номертой Батуйнгийн Эрдэнэ хоёрын хурдан зэрдүрэ гэсэн 70 онгороо жоохон хөндийхэн болоо. Үзүүр дээр нь 661 номертой авторыг гарчаад хөтөлсөн байгаа харагдж байна. За урдлын үрийг нэг зэрэлцэж харуулчаа тэгээд аршаа сууя. Хурдан хязгаалангийн уралдааны үзүүр дээр 661 номертой Ховд аймгийн Мөсцмийн байж Гасан дөржин баясгалангийн хурдан авторыг энэ өдрийн баяр наадмын хурдан шандас хязгаалангийн уралдааны хөтлөөд гарч ирсэн урагшилж байна. Холын цуутай Ховд нутгаас аймгийн алдарт байж гинтэн самбын цог бодрох гэдэг залуу уяа солонд харуулсан. Нодон жилийн Ховд аймгийн баяр наадамд шүтлэн үрээ түрүү магнад урдсан Ховд аймгийн Мөсцмийн байж Гасан дөржин баясгалангийн хурдан алдарыг түүний дурсан галсан дуржин цог бодрох гэдэг хүмүүс Ховд аймгийн Зэрэг сумын уулзрал хүндээ за хар ураа бол өнөөдөр нэлийн өөжүүхэн гарч ирсэн хөтөлж харагдж байна. Холын цуутай Ховд нутгаас өнөөдөр энэ хоосонгүй юм ачиж ирээгүй тодорхой хурдан шандас хязгаалангийн уралдааны үзүүр дээр гараад ирсэн мөн байна. Хөтлөд гарч ирсэн урагшилж байна. Аршаа сууя. Үндсэндээ нэг хар урын үүдэн хамрын зайтай бол одоо хөтлөд гарч ирсэн урагшилж байна. 2 км 600 явуулаад Ховд аймгаас одоо бол хар урын хөтлөд гарч ирсэн. Хөтлөн бол Ховд аймгийн байр наадам гарцаа байхгүй түрүү магнад урдсан үрээд аршаа сууж харуулъя. За улсын бүсийн уралдаанд дайрагдаад их хурд уралдаанд дайрагдсан Говьстай аймгийн Халиус сумын Жанжиг дөржин Батбаатарын хурдан хонгор нэлийн доохон тал дэргсэн ширүүхэн үлдээ урагшилж яваа бол Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын харьяад Монгол улсын автономны эзэн Ган Хуйгийн Бутангагийн хурдан хүрүүрээ 519 номертой урагшилж яваа. Өмнө аймгийн Цогццын сумын харьяад Эрдэнэгийн Бат Эрдэнэ хурдан хүрүүрээ бол хурдан хязгаалангийн уралдааны 30 надаар гараад ирсэн 3 км 300 явлаа. Чанарвын алдар жухлангийн хурдан хэрүүрийг аймгийн алдарт байж Лаасрынгийн даваа үйсэн энэ хадаг нь одоо хүүхдийн дуулган дээр дэрвэд байгаа сайхан алтар урын байгаа. За уршилъя. 402 номертой хамгаалтын хар дуулган шар замцтай хүүхдтэй сайхан шарга ураа гараад ирсэн байгаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяад Эрхэн Баатарын Төмөр Баатарын хурдан шарга урааг Дунд аймгийн Дэрэн сумын харьяад Мандрагийн сүсэр урмын хүн одгэрл үйсэн нэлийн дэхэн талд гарч ирсэн уршилж харагдж байна. Хурдан шандас хязгаалангийн уралдааны дунд талд Ховд аймгийн Дарим сумын харьяад Батчаргалын Бат дэлгэрхийн хурдан хулуурыг Монгол улсын Тодмандаа байж Төвдөнгийн Бат цоож үйсэн тэр дунд талд хүүхдэн ташуураа эргүүлээд байгаа харагдж байна. За өнөөдөр хязгаалангийн уралдааны өнгөний үрээний үдчээр хэрүүхэн хөлтэй урагшилж явж вэ. 4 км 500 явлаа. Үндсэндээ нэг газрын 4-1 рүү орж байгаа харагдж байна. 4 км 500 явуулаад 531 номертой улаан цамцтай хүүхдэд тогтож байгаа маань ажиллаж 531 номертой Төв аймгийн Заамар сумын харьяад Мөнхөтийн Өсгөөөрийн хурдан алтар ураг Монгол улсын Тодмандаа байж Мегабар сүрэнгийн алтан учир үйсэн энэ дунд талд урагшилж 15 дээр юм уу. За тоолъё. 5 8 9 10 11 дээр хар ураа явна. Нэлийн тоостойхон уралдаан болж байна. 11 дээр хар ураа хонгор ураа зээр талцсан ураа гараад ирсэн байгаа. Монгол улсын алдарт байж Гүр онцлын Бат Эрдэнэ байсан Батуйнгийн Эрдэнэ хоёрын хурдан зээр талцсан ураа түүний урд дээр тангад ма тамгатай 410 номертой сайхан хэр ураа гараад иржээ. Баян хонгор аймгийн Бөмбөр сумын угуул Эрэг сүрэнгийн зөвхт хоёрын хурдан хэр ураа аймгийн алдарт байж Батнасангийн Баттарж үйсэн урд дээр нь байгаа бол за энэ гуйсан хурдан ураа нэлээд ширүүхнөлтөд урагшилж явна. Төв аймгийн Жаргалан сумын угуул Монгол улсын алдарт байж Ган Хуйгийн алтан сүхийн хурдан буддан ураач өнөөдөр Хээри амтан шиг өвөрмөц эцтэй амтан байх вэ. Урд дээр нь 250 номертой хул хонгор ураа хөлтэй жижигхэн хүүхэдтэй урагшилж байгаа бол энэ Баян хонгор аймгийн Баян бодог сумын угуул Бадам сэдийн даваг үзрээ хурдан хул цаар дөрөв урагшилж байна. Монгол улсын залуу алдарт байж Уртнасангийн Дамир үйсэн 250 номертой бол түүний урд дээр үрээ харна шүү. Түүний урд дээр 410 номертой юу. Сайхан хүрүүрээ гараад ирсэн байгаа 410 номертой Баян хонгор аймгийн Бөмбөр сумын Эрэг сүрэнгийн зөвхт үйдэн хурдан буурдураа цаа талд нь хөтлж уралдаад ирсэн хээрүүр энэ 89 тоотомхтай Дорнод аймгийн Баян дуун сумын Цэрэнжавын ган тулгын хурдан хээрүүрээ урагшилж байна. Дорнод аймгийн Баян дуун сумын байж Цэрэнжавын ган тулгын хурдан хээрүүрээ цээжний хэдүүрээтэй шаахан уралдаж одоо жаахан хойшоо. Түүний урд дээр 456 номертой Хэнтийн аймгийн Нориулан сумын Нямнаргүй мөнхийн хурдан хээрүүрээ улсын байр наадамд өнгөнд уралдаж байсан үрээд урд дээр нь Хөдөлмөрийн Баатар Тодмандаа байж Пүрвийн Бат сайхангаа хурдан буурдураа. За урд дээр нь 416 номертой сайхан хүрүүрээ гараад ирсэн урагшлаад байгаа. Хөвсгөл аймгийн
шинэ өдөр сумын харьяат Цэвэг живийн жамсрын хурдан хөрөнгөрөөг Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын угуул халзан сумын харьяат аймгийн алдарт байж Энх хамгаалангийн амар төвшин үйсэн өнөөдөр аяаргийн 3 дээр гараад ирсэн байгаа бол Төв аймгийн Эрдэнэ самт сумын харьяат цаг Батхан транс компани захирал цаг дозрын цог хоёрын хурдан хул халзан өрөөг Монгол улсын тод манлаа байж Мегабар сүргийн алтан очир үйсэн энэ өдрийн баяр наадмын хурдан хязгаалангийн уралдааны аман хүзүүн дээр гарч ирсэн байна. За хонгор халзан бол өнөөдөр ер нь үзүүр дурдхан зүй ёсоор яригдчихсан мөр энэ бол гарцаа байхгүй эргэлзээ байхгүй урдаадуудаа Ховд аймгийн Мөс сумын уяач Галсан дөржин цог бадрахын ууч хурдлуулж аймгийн алдарт байж Галсан дөржин баясгалангийн хурдан харуурай шүтлэн үрэ Ховд аймгийн баяр наадам түрүү магнад урдсан хурдан адуу Ховд аймгаас бол одоо хүчит авраг Ховд аймгийн Мөс сумаас Ануу сервис компани захирал Буднымын буйны 2015 онд Монгол төрийн баяр наадамд их мөн насны халзан мөр төрүүлж байсан. За Бацаахан Додмандагийн буурдаг торлож аваачуд үзүүрийн 3 дээр нийлүүлээ. Монгол улсын Додмандаа Хөдөлмөрийн Баатар Дамдаржигийн ононгийн хуу Тэлэг Додмандаа байсан. Хар урын зөв талаар чирэн юу юугаа хөөгдөн дөрөөр очоод нийллээ дээ. Ховд аймгийн Мөс сумын Галсан дөржин баясгалангийн хурдан харуурай Ховдоос чирэн хоосонгүй ганц атуутай ирэхгүй байгаа. Портер дээр ганц атуу гаргаж ирнэ чиж ирсэн. Хоноо юм ярьж ирсэн даа. Өчигдөр харуулд өнөөдөр үзүүрийн хэдвэрэн дээр гараад ирсэн байна. Ард дээр нь Төв аймгийн Эрдэнэ самт сумын харьяат Батхан транс компани захирал цаг дозрын цог хоёрын хурдан хонгор халзан өрөөг тод мандаа байж Мегабар сүргийн алтан очир байсан. Асхтын 100 жилийн өн байр наадамд түрүү магнад урдалж байсан хурдан адуу. За энэ бол ер нь гэдэл тохирцоод ер нь үнэхээр эргэлзээгүй хурдан адуу энэ түүний ард дээр Хөвсгөл аймгийн шинэ өдөр сумын угуул Цэвэг живийн жамсрын живийн хурдан хөрөнгөрөөг Сүхбаатар аймгийн халзан сумын харьяат аймгийн алдарт байж Энх хамгаалангийн амар төвшин уяа солигонд харуулж байгаа. Улсын бүсийн оролдоонд бол ер нь олон хатуу өнгөнд дурлуулж байгаа хүн шүү. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уул гарлан Төв аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын алдарт уяач ган хуйгийн алтан сүхий хурдан буурлаараа тарлаад орж ирдээ. Түмэн олон бол түүнийг одоо цагаана гэдэг нэрээр нь цаашдын олон үзэгчид амдахгүйсэн таньж байгаа ган хуйгийн алтан сүхийн буурлаараа дэлэн жишээлээд буруу талд нь орж ирсэн бол наа талд нь 375 5 номертой сайхан халзан өрөө нэлээд ширүүх мөртөө өршиж явнаа. Төв аймгийн Заамар сумын харьяат Цогтөрдний бүрвэгийн хурдан халзан өрөөг Улаан Завхан аймгийн Улаасан сумын угуул Монгол улсын залуу алдарт уяач Гамбатын даваа талаа үйсэн хурдан хязгаалангийн уралдаанд төхөөрөмжөн дээр сэргээ 7 км 600 явлаа. За аршаа сууя. Буян жаргалын баяр бэмбэ хурдан хөрөөрөө гарч ирсэн урагшилж байна. Монгол улсын алдарт уяач Баатар чулууны дажторж үйсэн буян жаргалын баяр бэмбэ хурдан хөрөөрөө гарч ирсэн бол түүний ард дээр 531 номертой нөгөө харуулаа гараад ирсэн урагшилж байна. За хурдан хязгаалангийн уралдааны энэ ард дээр 531 номертой борцсон Төв аймгийн Заамар сумын Мөнх хотын өсөх хоёрын хурдан алтан өрөөг Монгол улсын тод мандаа байж Мегабар сүргийн алтан очир үйсэн 530 номертой энэ урагшилж байгаа бол тэр цаатгалын хэд өрөөний өнгөн дээр нэг сайхан хээрүүрээ өгчлээд байгаа. Түүний ард дээр 511 номертой мордсон сайхан алтан өрөө амгараад ирсэн өгчлээд байгаа. Хөвсгөл аймгийн Аршаан сумын угуул Цэрэн дөржин амар төвшингийн хурдан хээрүүрийг Монгол улсын мандаа байж Адуучийн Нямбаатар үйсэн хүүхдийн номерны бүчин алдуураад нэлээд давхан талаа ширүүх мөлтөө орж ирж байна. За ард дээр нь 250 номертой сайхан саар дураа гараад ирсэн өгчлэж байгаа. Өнөөдрийн хурдан шандал цэцаалангийн уралдааны дунд талд 250 номертой мордсон Баян Хонгор аймгийн Баян булаг сумын байж Бадам сэдийн давуу газрын хурдан худраа гарч ирсэн урагшилж байгаа харагдж байна. Аймгийн алдарт байж Дондор дөржин зөгчрөлийн хурдан алтрын ард дээр нь орж ирсэн урагшилж байна. Яман дуухан хоншортой энэ ч үнэхээр нэг төрөлхийн хурдан адуудаа. Үнэхээр одоо нэг хийц хэлбэрээр бол онцлог дуухан сарвалцсан хурдан мөр одоо энэ гарч ирэх юм бол да. За арын худрыг тарлуудаад орж ирж байгаа харагдж байна. Харшаа сууя. Энэ 679 номертой тэр шар цамцтай хүүхэдтэй хөрүүрээ ямар хүрээ өгсөж байна. Зэрэгцээд энэ гисгээд яваад дуурай. Хурдан хязгаалангийн уралдааны үзүүр дуу гараад ирсэн байгаа. Энэ хөрүүрийн хүүхэд нь очиж байна. Баян хонгор аймгийн Баян улс энэ мөнхөгийн энквери хөрөөр Төв энэ жил улсын баяр наадамд хүүхдүүд дөрвс энэ жил ч одоо дээр юм тогтох нэлээд дургуухан байгаа дуу юу юу. Энэ Сэлэнг аймгийн баруун бүрсүмийн Данзан дөржөө түүгийн сартай хээрүүрээ шүүн 679 номертой шаргалаг өвчтэй хүүхдэд тарлаад орж ирсэн хээрүүрийг Монгол улсын харьяат аймгийн алдар Монгол улсын аймгийн алдарт байж шижээгийн ууч хурлуулж байгаа Сэлэнг аймгийн баруун бүрсүмийн Данзан дөржөө түүгийн хээрүүрээ тэр буруу талаар нь Баян хонгор аймгийн шаргалж сумын уул Идэр хурдгалын аймгийн алдарт байж Эхвэрийн бэмбэний ууч хурлуулдаг энэ мөнхөгийн энквери хурдан шандас цэцаалангийн уралдааны үзүүрийн 5 өрөөнд хүүхэд нь унаад гарч ирэх юм да. Улсын баяр наадамд хүүхэдгүү түрүү магнад урдсан. Өнөөдөр баяр наадмын тухай хуулийн дагуу бас л одоо тавтан байр хурц 6 байр хөрвөрч өнөөдөр энэ тарлаа төвгүүхэн хонгор халзуурын буруу талд нь очиод нийлээ. За 9 км 800 явлаа. Аршаа сууж харуулъя. ертөнцийн зүг үрээс чуулсан олон зуун мянган уяачид барайны газар амьсгаа даран хүлээж байгаа цаг мөчид хурдан хязгаалангийн уралдаан 9 км 800 явлаа. Арын хэдвэрэн дээр хөндлөлтөй 89 номертой 289 номертой сайхан хээрвэрээ. За ер нь ороолгоод энэ хэдий ч ер нь тарлууллаа. За уралдаан жүгтийн хуруухан гэдэг юм бунаас бол ер нь их юм шийдэгдэн 289 номертой Дорнод аймгийн Баян дуусмын Цэрэнжавийн ганц тулгын хурдан хээрвэрээ. Энэ арын дөрвөрийн өнгөн дээр байгаа бол буруу талд нь 88 номертой Дорнод аймгийн Хэрэлдэн сумын Сэлэнг сайхныг алтын хурдан хөрвөрөө явнаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын яриад Монгол улсын алтын оргны эзэн Самживийн Батжаргалын үйсэн Дорнод аймгийн Хэрэлдэн сумын яриад Сэлэнг сайхныг алтын хүрээ халзуураа буруу талд нь орж ирсэн Сарматын төлөв нь байгаа бол хахад ард дээр нь 250 эдэн номертой хөрвөрөө байна. Түүний ард дээр 67 номертой улаан догштой хүүхэдтэй сайхан харуулаа гарч ирсэн урагшилж байна. Улс аймгийн зүүн хангай сумын яриад Балжин нэмэн зул хоёрын хурдан харуулаг аймгийн алдарт байж Балдан дөржин мөнгөн сүх үйсэн одоо нилэн дээхэн талд гарч ирсэн урагшилж байгаа. Тэр дунд талын хөрвөрөө 280 номертой юм уу сүх вэ? 280 эдэн номертой энэ шиг хурдан хязгаалангийн уралдааны үзүүрийнхээ хэд рүү ширхэг мөлтөө орж ирлээ. Үзүүрийн хэд рүү энэ ч одоо нэлээд чангахан уралдаан гарч байгаа.
За 67 номертой Балдан дөржин мөнгнөөс хүн гэсэн Балжин нэмийн бүхнийг хурдан харуулаа. Буруу талд нь 88 номертой Сэлэнг Дорнод аймгийн Хэрэлдэн сумын Сэлэнг сайхныг алтын хурдан хөрөөрэй гэсэн арын хүрээний дуугаа бол Ацайхан Дутмандагийн буур дээр 11 км гарантай хөтөлж урдаад жаахан хойшилсан байгаа харагдж байна. За ингээд урагшлаад дуурайя. За 250 номертой Баян Хонгор аймгийн Баян Булг сумын яриад Бадам сэдийн давуу газрын хурдан саярдрыг өстөр явуул. За Тодмандаж Ононгийн Батүлгийн үйсэн Дорнодын тал нутгаас тодорсон аймгийн алдар туяаж тогт Дондор дөржин зөгчрөлын хурдан хээрүүрээ байгаа бол хөтөлж урдаадсан хар үрээ одоо энэ хүрээ жаахан сууж харагдж байна. Ховд аймгийн Мөссөмийн харьяат Галсан дөржин баясгалангийн хурдан харуулж шүдлэн үрээ Ховд аймгийн байр наадам Түрүү магнат хурдсан үрээдээ. За түүний урд дээр хээрүүрээ гараад ирсэн өршилж 679 номертой Сайхан хээрүүрээ өнөөдөр хурдан хязгаалангийн уралдааны үзүүрийн хэдийн хаар дээр гарч ирсэн өршилж байгаа. За 679 номертой мордсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Дамсан дөржин отгоогийн хурдан хээрүүрээ цаа талд нь Төв аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын алдарт байж хан хуйгийн алтан сүхийн хурдан буур дээр урд дээр нь хүр үрээ гарч ирсэн явж байгаа харагдж байна. Дахиад ард дээр нь тэр 405 номертой сайхан халзуур энэ жилийн сан байсын хурд уралдаанд хайрцсан 305 номертой халзуураа гараад ирсэн Ханбатын даваа далайгийн ууж хурдлуулдаг Завхан аймгийн Төв аймгийн зам орсмын цогтөрдний бүрвэгийн хурдан халзуураа урд дээр нь Дорнод аймгийн Цагаан уусмын харьяат аймгийн алдарт байж Бацайхны соёл хотын унган авто 511 номертой Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржин ямар санаагийн хурдан автраараа гарч ирсэн өршилж байна. За энэ бол Нандин халзан гэдэг үрээ өнөөдөр аргагүй нэг наадмын дэнжид од харуулж нарны зүстэй хонгор халзан одоо улсын байр наадмыг засгийн газрын зүүн бүсийн хурдан мордын уралдааны хөтлөөд уршилж байна. 12 км 800 явлаа. Урд дээр нь Баян Хонгор аймгийн угуул Мөнхөгийн Энквэр гэдэг хүний хурдан хөрөн үрээг Идэр хурдгалын аймгийн алдарт байж Ихвэрийн Бэмбаны мөйсөн энэ жил улсын байр наадамд хүүхэд нь хазаагаад дөрүүлсэн. Өнөөдөр хөрөн үрээс төрүүлэх нь чирэн тодорхой боллоо шүү. Одоо хүүхэдтэй байсан бол үзүүрийн 3 үрээн дээр их суралцах хүрээ байсан да. 129 номертой одоо харшаа суухан зав байхгүй шүү. 129 номертой Ховд аймгийн зэрэг сумын Буян Бэмбэн Буян Жаргалын баяр бэмбэ хурдан хөрөн үрээг Монгол улсын алдарт байж Баатар чулууны дашдарж үйсэн байна. Ардын хувьсгалын 90 жилийн он баяр наадам хурдан бор соёлын Түрүү магнат хурдлуулж байсан Монгол улсын алдарт байж Баатар чулууны дашдаржин үйсэн Ховд аймгийн зэрэг сумын харьяат Буян Жаргалын баяр бэмбэ хурдан хөрөн үрээ хурдан шандас цэцаалангийн уралдааны айргийн 3 дээр орж ирсэн бол ард дээр 305 номертой Төв аймгийн зам орсмын цогтөрдний бүрвэгийн хурдан халзан үрээг Монгол улсын залуу алдарт байж Гамбатын даваа дадаа үйсэн айргийн 4 дээр орж ирсэн өршилж байна. 5 хээрүүрийг хангамдад харуулж 679 номертой мордсон сайхан хээрүүрээ хурдан шандас цэцаалангийн уралдааны айргийн 5 дээр өршилж яваа. 13600 явлаа сууж амжихгүй юу? Аршаа суугаач энэ нэг хот тасарсан байж нэг тэгвэл илүү хэсгээд сүхбай камера эргүүлээд тэр буур дээр харуулъя. Төв аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын алдарт байж ан хуйгийн алтан сүхбай хурдан буур дээр 6 дээр гараад ирсэн байгаа. 7-8 өрөөнөөс энэ хөнд ирлөө. За Атуучийн Баатрин үйсэн Хөвсгөл аймгийн Аршаан сумын харьяат Цэрэн дөржин ямар төвшингийн хурдан автраараа өнөөдөр юм төрүүлж магадгүй юм байна да. Хожимын бас нэгэн сайн хатуу болно гэдгийг харуулдаг байгаа болоо та. Их айлын адуун сүргийн дунд тэнцсэн Эренбитэ хурдан мөр ялдна гэдгийг өнөөдөр нэг батлан харуулж байна. За 6 өрөө хөнд ирлөө. Амун хүзүүн дээр Батхан транс компани зэрэг Загд Одрын цаг хоёрын хурдан хонгор халзуураа Төв аймгийн Эрдэнэ сан цумаас гараад ирсэн байгаа. Түүний ард дээр 129 номертой сайхан хөр үрээ гараад ирсэн урагшлаад байгаа. Төв аймгийн Баян сумын харьяат Монгол улсын алдарт байж Баатар чулууны дашдаржин үйсэн Ховд аймгийн зэрэг сумын Буян Жаргалын баяр бэмбэ хурдан хөр үрээ уршилж явнаа. Цогтөрдний бүрвэгийн хурдан халзуурыг Монгол улсын алдарт байж Гамбатын даваа дадаа үйсэн 4 дээр 5 дээр 679 номертой мордсон хурдан шандас цэцаалангийн уралдааны айргийн тал дээр гараад ирсэн байгаа. Төв аймгийн Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Дамсан дөржин отгоогийн хээрүүрээ буруу талд нь Төв аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын алдарт байж хан хуйгийн алтан сүхийн буур гэсэн 6 үрээ хэмрээ явууны зүүн эцтэйгээр давж ирлээ. 14 км 500 яваад байна. Баян шаргын уулыг өндөд зууж баруун уртад чуулсан олон сайхан эрдэм төгс уяачид Монголын одоо ер нь өнгөний бүхэл уяачид хуран чуулсан өнөөдрийн зүүн бүсийн хурдан мордын уралдааны хязгаалангийн уралдааны өнгөн дээр хөгс өвдний орон Хөвсгөл аймаг тэр дундаа Аршаантаас алтар өрөө хөтлөд байгаа ард дээр нь 129 номертой мордсон хөр үрээ гараад ирсэн байгаа. Энэ бол Ховд аймгийн зэрэг сумын харьяат Буян Жаргалын баяр бэмбэ хурдан хөр үрээ 4 жилийн өмнө Ховдоос хязгаалан төрүүлж байсан өнөөдөр хөр үрээ айргийн амун хүзүүн дээр гараад ирсэн байгаа бол буруу талд нь гам болдгоо боруулна цуд болдгоо тосон замраас Төв аймгийн зам орсмын цогтөрдний бүрвэгийн хурдан халзан үрээг Хүй мандал галын харьяат Монгол улсын залуу алдарт уяаж Гамбатын даваа дадаа үйсэн айргийн 3 дээр гарч ирсэн өршилж явнаа. За ган хуйгийн алтан сүхийн хурдан буурлаж өнөөдөр энэ гарааныхаа 6 дээр салхын 100 хурдан хөлгөөтэй уралдаад айргийн 4 дээр гарч ирсэн бол за Батхан транс компани зэрэг Загд Одрын цаг хоёрыг хүүхэд наашаа хараад байгаа хонгор халзуурыг буруу талаар нь өнгөрөөлөө. За өнөөдөр халтар руу явдаг дундаа шилгээж байгаа харагдаад байгаа. Өнөөдөр Атуучийн Нэмбаатар гэдэг хүн бол ёстой нөгөө нэг даруухан юм сайн юм гэдэг хүн бол энэ хүн дэндүү зөгчээ. За ингээд 5 хүрэг тарлуу да. 6 дээр тэр хээрүүрээ үлдэж байгаа харагдж байна. Дандан дорж отгоогийн хурдан хээрүүрээ ойр хээрээ 6 дээр жаахан садайсан бол хан хуйгийн алтан сүхийн буурлаа 5 дээр цаа тавтан цогтөрдний бүрвэгийн хөрөнгө халзан үрээ нааталтан тодмандаа иш Бэгүр сүнгийн алтан очрын уйсан Төв аймгийн Эрдэнэ сан цумын харьяат Батхан транс компани зэрэг Загд Одрын цаг хоёрын хонгор халзан үрээ асалтын 100 жилийн он байр надад Түрүү магнат хурдж байсан хурдан үрээ. За өнгөн дээр нь амун хүзүүн дээр Ховд аймгийн зэрэг сумын харьяат Буян Жаргалын баяр бэмбэ хурдан хөр үрээ гараад ирсэн. За баяр бэмбэ хөр үрийг Монгол улсын алдарт байж Баатар чулууны дашдарж ирсэн буруу талд нь Монгол улсын мандаа уяаж Атуучийн Баатрин үйсэн
Хөвсгөл аймгийн Аршаан сумын харьяат Цэрэн доржи амар төвшингийн хурдан хавтруу гараад ирсэн Дорнод аймгийн цагаан уул сумын харьяат Монгол улсын Алтуунагны эзэн Бүтэн Бат сайхны хүү соёл утын адуун сургуулийн дунд тэнцсэн хурдан адуу 511 номертой мордсон Хөвсгөл аймгийн үеж Цэрэн доржи амар төвшингийн хурдан хэрвэрийг отхон төгс гэдэг 8 настай хүүхэд унсан байна. За отхон төгсөн чи одоо л эрдэмээ гайхуулсан шүү дээ. Өнөөдөр нь олон сайхан үзэгч түмнийхээ өмнө одоо л отхон төгсөн эрдэмийг одоо гайхуулах энэ цагт үйлдвэр тогтоох комиссийн хашаа өнгөрлөө. Мөнхөгийн query хөрөөрөө сул учраас цаашаа хандраад гараад ирсэн үзүүрийн 5 хүрээ нэг 47.8 милтэй яваад 15 км 600 явуулаад үзэгчдийн өдрөд орж ирлээ. За ингэсгээл яваад гураа. Адуучин Нэмбаатар гэдэг хүн бол өнөөдөр хурдан хязгаарлангийн уралдааны үзүүр дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За цаг төсрийн цугээрээ хурдан хонгор халзуурыг тарлууллаа. Хонгор халзуурууд одоо түрүүнээс тархах гэдэг байгаа юм уу? За буруу талд нь Мөнхөгийн цогтөрдний бүрвэгийн халзуураа Төв аймгаас одоо ер нь 2 ураа уралдаж байна. Наад талд нь Ховд аймгаас ахаад өнгөн дээр нь Хөвсгөл аймгийн Аршаан сумаас Цэрэн доржи амар төвшингийн хурдан халтруураа энэ өдрийн баяр наадамд Ховдоос хүрээ төрүүлэх юм бол улсын бүсийн уралдаанд 2 дарааж Ховдоос зүүн бүсэд хүрээ төрүүлэх нь байна. Халтруураа төрүүлэх юм бол улсын бүсийн уралдаанд Зүхбаатар дээр зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаанд үндсэндээ 2 дараалж халтраа одоо төрүүлэх нэ. За ингээд одоо ийм статистик үзүүлэлт бол байж байна. Ингээд 511 номертой мордсон Дорног аймгийн сайн шанц сумын онгод уул гарлууд Ховд аймгийн Дарив сумын уу Сутай хайрхны өрөөл төрсөн Дорног аймгийн сайн шанц сумын харьяат Ховд аймгийн Дарив сумын онгод Монгол улсын мандаа байж Адуучин Нэмбаатарын уяа соёлын тааруулж байгаа. Хөвсгөл аймгийн Аршаан сумын харьяат Цэрэн доржийн амар төвшингийн хурдан халтруураа цээжний хэдэн үрэг хөтлөөд үзэгчдийн өдрөд орж ирлээ. За ингээд ардын хөвсгөлийн 105 жилийн Сүхбаатар аймаг байгуулагдсан 84 жилийн их баяр зингэл наадмын хурдан шүтлэнгийн уралдааны түрүү магнаа хөлөг хөгсөөртний орон Хөвсгөл аймгаас тодорч Хөвсгөл аймгийн Аршаан сумын харьяат Цэрэн доржийн амар төвшингийн хурдан халтруураа бол Батсайхны соёл утын их айлын адуун сүрэг тэнцсэн Эренбитэй хурдан унаг утга батхан харуулж энэ өдрийн баяр наадам Монгол улсын мандаа байж Адуучин Нэмбаатар хязгаарлан үрээ түрүү магнаа турлууллаа. Ард дээр нь Ховд аймгийн зэрэг сумын Буян жаргалын баяр бэмбэ хөрөн үрээ аман үзүүн дурдсан бол Айргийн 3-т цогтөрдний бүрвэгийн халзуураа 4 цаг төвсрийн цогцөрийн хонгор халзуураа хурдалж Айргийн 5-т Монгол улсын алдарт байж ан хоёгийн алцсан зүхийн буурдраа хурдаллаа. За энэ 429 номертой сайхан худраа манай зурлаачийн дунд харагдахгүйсэн 7 тодоо энэ хурдлаа 6 төрөлд орж иж 429 номертой Баясгалангийн Үнэн Батын хурдан буурдаа. За 75 номертой харуураа хурдалж гişгүүлсэн 60 Балжинын цулуурын хурдан харуураа нэлээд дээгүүрхэн хурдаллаа. Монгол улсын алдарт байж уртасгийн намрын 9 халзуураа 88 номертой 10 хэдүүрэн дээр ширүүхэн хөлтэй уралдаад урагшаа орж ирсэн. Дорнод аймгийн Хэрлэн сум аймгийн алдарт байж Сэлэнг сайхны галтын хөрөн халзуурaanууд ер нь нэлээд ширүүхэн хөлтэй хурдалж одоо наадамчин удаан байсгалаа. За ингээд аригдад өрөвсөн хурдан хөлгүүдээ эзэн уяачтай уулзах сэтгэлдлийг сонцгоё. За бид бадарчлын таштарч идэв нөө. Баанга. Өөрөөр юм 2-оор уур асыг олоо тийвэл арж зар. Удам яаж оруулж ямар удамшлтай одоо байна. Энэ дааг баян цагааны 106-аад бодлын шүдүүр 10 бадар бас болсон юм уст. Сая 6 цад болсон. Тэгээд бодлоо хүрээ сумдан шиг төрүүлсэн. За Улаанбаатарт налга дүргээр Татганбаатарын РК гэдэг залуу байна. РК. Тий. За РК-ийн халдвар одоо энэ ямар удамшлтай яаж оруулж чадвэ? За яг удам мөхтөнөө сайн мэдхгүй байна. Манай Ганбатын даваатлахын үрээ байгаа юм тий. Хамбэсийн айр гэж дэмжлээ. Гүү. Тэр халдсан биш. Тэр халдсан биш. Тэрийн сонгомолд оролдог халдсан шүү дээ. За энэ ер нь энэ жилийн Сүхбаатарын наадам ер нь хэмжил төвөмжлөлт босцуулж ер нь ямар болж байна? За ер нь сайхан болж байна одоо эхлээд дагаан зүрэг мордуулаа харигдлаа сайхан байна. За намайг залуу яач Төв аймгийн Сэргэлэн сумын угаал Мөнхөтэй алтан гэрэл гэж залуу яач байна. Адуучин Нэмбаатар гоо. Тийм. За уяач нь болохоор Монгол улсын манлаа яач Адуучин Нэмбаатар гэж наахгүй. Эзэн нь болохоор Хөвсгөл аймгийн Аршаан сумын аймгийн алдарт яач Цэрэн доржи амар төвшин гэд наахгүй өөрөө. Сайхны соёлын унгаа. Тий, Бацаагны соёлын унгаа адуу. Энэ ер нь энэ жил бол урдам нь яаж оруулж чадсан юм бэ? Энэ жил улсын баярт нь 20 гаргаж оруулчаад тэгэл энд ирж байгаа. Сайхан байна энэ сайхан хурдны өлгийн нутагт ирж хурдан хонгорол зүрх минь айргийн дөрвөөр давхлаа. Тэгээд энэ жил улсын наадамд өмнө нэлээ явсаар байгаа. Тэгээ долоолцсон. Тэгээ хамгийн дөрөнд одоо уйж хурдлуулсан Мягмар сүрэнгийн алтан ошир дүүдээ маш их баярлж байна. Тэгээд унган хөлгүүд галынхаа одоо бүх хүмүүст маш их талархаж байна. Тэгээд баярлж байна. Дээр нь ямар удам хөшөлтэй өөр юм бэ? Асхтын 100 жил төрүүлснээс хойш жоохон олж гарах тийм. Асхтын 100 жилийн аман үзүү. Тэгээд Өлзөн мэндийн Мачиргал гэдэг энэ Сүхбаатарын нэг үржүүлэг гэдэг дүү байдаг ш Наран сумын. Тэр дүүгийн нэг араб халзаалгын төл. Тэ авдын бор хүү гэдэг ахын хулгүү гэдэг юм байна. Тэр хулгүүний төл. Тэгээ дааг авч яасан би. Сайхан хурдлаа. Тэгээ миний өвөө миний ээж аав их сайхан хурдмаар үйдэг хүн нутагтаа Төв аймгийн өндөр ширээт сумын харьяат Жамингийн Мягмар гэдэг одоо хурдмаар тугархай бүрэгт мяа гэж нутгийнхан тэгдэг гэсэн ийм сайхан хурдан мөр үйдэг өвөөгийнхэн одоо үргэлжил болоод сайхан явж байна. Тэгээ миний аав бас насаараа адуу ирсэн хүн байсан. Байдаг одоо ч байгаа. Сайхан
Уурай тийм тэгээд үнэхээр бахархаж байна. Сүхбаатар аймаг байгуулагдсан 84 жилийн зүүн бүсийн хурд 2026 их хязгаарлан насны мордын уралдааны аймгийн тавд Ховд аймгийн зэрэг сумын нийслэлийн алтар туяач баян жаргалын баяр бэмбэй хүрэн Төв аймгийн замар сумын аймгийн алтар туяач Октөртийн пүрвийн хүрэн галзан Төв аймгийн эрдэн сумын загад бацрын цог баярын андан халзан Төв аймгийн жаргалан сумын Монгол улсын алтар туяач Алтан сүхийн буурал Овс аймгийн зүүн ханга сумын балчин нэмийн зул баярын хархалзан Атунасаа сонгогдож актнасаа шилэгдсэн эдгээрийн хурдан хөлгүүдийн эрдэм шинжэнэвэл хуртаа тарган нууцсандаа хурдан шинжэнэ барвандаа бишүү дүргэн сагалгаандаа баян гიშгэн сүүдэндээ сайхан жихий сэлбэл зуусан дүгрэг арнутти тормол зуусан тулаа сайхан загаа хоттол зуусан туррэг сайхан бие гэдэл зуусан Ирчээти дөрвөн турав жирэл зуусан эртнэ дөрвөн хөлий гэдэл зуусан Минган акти дөрвөн метрэл үгүй хурдлан эртэг мэнцэн жоллаа сонгон гүйдэг Түмэн акти дөрвөн туртал үгүй хурдлан эртэг төмөр зууцаа сонгон гүйдэг Баяри малда бат итэр түмэн эгч тунч хурдан хязаалан гуудын билээ Хурдан шандас хязгаалангийн уралдааны байшагндыг Овс аймгийн зүүн говь сумын угуул Монгол улсын хөдөлмөрийн баатар Тодмандаа уяаш Бичээрийн даалай ивент итгэж байгаа юм байна. За ингээд хурдан хязгаалангийн уралдаанд Ховд аймгийн зэрэг сумын угуул нийслэлийн алдар туяач Буян жаргалын баяр бэмбэн хурдан хөрөн үрээг Монгол улсын алдар туяач Баатар чулууны дашторж уйж түрүү магнад урлуулсан байна. Аман хүзүүнд Төв аймгийн замар сумын харьяат нийслэлийн алдар туяач Цогтөрдний пүрвийн хурдан халзан үрээг Савхан аймгийн Улаастай сумын угуул Монгол улсын залуу алдар туяач Ганбатын даваадалай уйж урлуулсан байна. Хайргийн 3-т Төв аймгийн Эрдэнэ санд сумын угуул Батхан транс компани захирал Цагд озрын цог баярын хонгор халзан үрээг Монгол улсын Тодмандаа уяач Мегмар сүрэнгийн алтан очир уйж урлуулсан байна. Хайргийн 4-т Төв аймгийн жаргалан сумын угуул Монгол улсын алдар туяач Ган хуйгийн алтан сүхийн буур нүрэ хурдалсан бол Хайргийн 5-д Овс аймгийн зүүн хангаа сумын харьяат Балжин нэмийн зул баярын хар халдсан үрээнүүд хурдалж уйсан эзэн унсан хөөхөд нааданчин олноом баясгажээ. За ингээд түрүү багнад хурдалсан Ховд аймгийн зэрэг сумын угуул Буян жаргалын баяр бэмбэн хурдан хөрөн үрээний цомыг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Тодмандаа уяач Дашцэвгийн давгдорж ивент итгэж байлж байгаа юм байна. За ингээд энэ нутгаас тодорсон алдарт яруу хөр азрагныхаа нэрэмжит шагналыг гардуулж өгнө хэмээн Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Инх чулууны хаш чулуун таныг энэ асрын алтан хойморт өрж байна. За ингээд Инх чулууны хаш чулууны гараас 80 лангийн цул мөнгөн цомыг Ховд аймгийн зэрэг сумын угуул Буян жаргалын баяр бэмбэг гардан авлаа. Баяр хүргье. За 30 жилийн борол төвхтэй Жавсан чарга морин спорт уяачдын холбооны тэргүүн төмөр хуйгийн баяр хөө Сүхбаатар аймгийн Онгол сумын угуул Монгол улсын хүчит арцаг Шарын мөнгөн баатар нараар ахлуулсан энэ их баяр наадмын хурдан морины комиссийн даамлууд бол энэ их баяр цэнгэл наадмыг чин шударгаар сайхан хэмжиж олон зуун мянган уяачдын хөдөлмөрийг бас үнэгүүдүүлэхгүй гэсэн үүднээс шудраг сайхан хэмжилтийг толиулсан гэдгийг наадамч олондоо давхар дуулгая. За ингээд хурдан шандас шүтлэнгийн уралдаан бол гарааныхаа зурхаараа хөдөлгөхөд бэлэн болсон байна. 2 сэрвэний хэмжилтийг байрлуулсан боловч нэгээр нь бүгдийг оруулж ингээ гаргасан хинтээ
ардлаас ярилцлагыг төрүүлэхгүй сайхан наадам өргөн дэлгэр нэжгэр болж энэ их хоёр зингэл наадам үргэлжлэн үзэгчтэй авахндаа хүрж байна. За шүтлэнгийн уралдаанд Өвөр хангаан аймгийн богцмын угууд Өрзий сайхны цэнд үеийн хурдан халтруур улсын байр наадам 6 дуртасан өнөөдөр 158 номерт амарсан байгаа харагдж байна. Эдгээр хурдгалын үеж их хоёрын бэмбэм өссөн өнөөдөр Урдын шандас шүтлэнгийн уралдааны үзүр туралт хүрээний нэгээр нэрлэгдэж байгаа бол Цэлэнгийн аймгийн Баян голсмын Бүжин Тамын болд баатрын хурдан савдруурыг Дорнод аймгийн цагаан оосмын Бацаахны соёлд уйсан улсын байр наадам 7 дуртасан зээрдвэ хурдан шандас соёлынгийн уралдаанд мурдсан байгаа харагдж байна. Дорнод аймгийн Чоолсон сумын угууд Тод Сундрал компани захирал Гэрэл баатрын болд баатрын унган ийм атуун байгаа. За ингээд улсын байр наадамд бол өнөөдөр өнгөн дурлахаар энэ жил 109-оор яригдж байсан боловч хараахан мордоогүй Ховд аймгийн Цэцэг сумын байж Маасан цэрэнгийн сүргийн хэр халзуур өдөргөтө олон сайхан үрээ мордож. За ингээд шүтлэн гарааныхаа горомжинд нүрсэн байна. Хорчидо цуутай хөлөг мөрдийн дүүргэн дуутай мөндөр шиг нэгж хурдан шандас шүтлэнгийн уралдааны 130 ажнаас ургаа дээрээс зэрэг эргэж байгаа мөчийг манай зурлаачийн дуран даруулахад Монгол улсын дуд мандаа байж Мөнхөтийн зарим живийн уян дээрс мөрцсөн 207 номертой сайхан зэрэг талцаг өрөө хөтлөөд гарч ирж байгаа харагдж байна. 130 өрөөг 207 номертой сайхан зэрэг талцаг өрөө хөтлөөд гарч ирсэн байгаа. Төв аймгийн Заамар сумын хэрэг аймгийн алдарт байж Эрдэнэ цэцгийн бэмсгийн зэрэг талцаг өрөө хөтлөөд гарч ирсэн бол түүний ард дээр 245 номертой Говьалтай аймгийн Халиун сумын Жанжин дуржин Батбаатрын хурдан хэрэг Монгол улсын алдарт байж Шарав жамцын батамжууно исэн 21-2-ын бөөрөн дээр үзүүрийн хэдвэрэн дээр яваад очоороо хурдан шандас Цэцалангийн уралдааны үзүүр дээр гараад ирсэн 288 номертой нийслэлийн алдарт байж Доржин Бантгуугийн хурдан алтруудаа тун ажиллах мөрөө үзүүр дээр нь гараад ирсэн цул задаж байгаа бол түүний цаа талд нь 440 хэдэн номертой төгрөг систем зэрдүрээ гараад ирсэн уршилж явна. Хурдан шандас Цэцалангийн шүтлэнгийн уралдааны үзүүр дээр 446 номертой сайхан 448 номертой сайхан зэрдүрээ гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. 448 номертой Хэнти аймгийн Баян Хатуг сумын хэрэг Чойдоржин их туягийн хөө Батмөнхийн зэрдүрийг Дорног аймгийн Дэлгэрэг сумын хэрэг аймгийн алдарт байж Эренжингийн буян дэлгэр үйсэн өнөөдрийн байрнуудыг хөтлөөд гарч ирсэн урагшилж байгаа. Ард дээр нийслэлийн алдарт байж Доржин Бантгуугийн хурдан алтруур. Түүний ард дээр 118 номертой улаан алга өвцтэй хөвгөтэй сайхан алтруур очоод нийлээ. Уршаа яваарай. За 118 номертой мөрдсөн Монгол улсын алдарт байж Алсангийн болд баатрын өөж хурдлуулж байгаа. Ар хангаан аймгийн өндөр улаан сумын Батбаярын бат дэлгэрийн хурдан алтруур өтөлсөн. Ард дээр нийслэлийн алдарт байж Доржин Бантгуугийн хурдан алтруур Монгол улсын алдарт байж Хүнцэнгийн ган чулуу үйсэн аман хүзүүн дээр байгаа. Цаа талд нь Ховд аймгийн Цэцэг сумын угуул Баасан цэрэнгийн сүргийн хурдан алтруур. Чихтараад нэг амар харалтар хэр халзан өрөө өнөөдөр хайргийн гурав дээр гарч ирсэн. За мөцөр орж ирлээ. Төв аймгийн Борноо сумын хэрэг нарны хурдгалын аймгийн алдарт байж Цэрэн долгорын наран гэрэл хөнгөдөг хүн уяа солгонд харуулж байгаа. Өнөөдөр цээжний хэдвэрэн дээр гарч ирсэн. Хамаа хүзүүн дээр дараатай явнаа. Ард дээр нь Долонгоо аймгийн Дэлгэрхэд нэг ууны нааданд дайрэгжсэн хонгор халзуураа гараад ирсэн. За дотор талаатаа болоод аршаа суугаад байгаа. Хурдан шандас Цэцалангийн уралдааны үзүүрийн 2 чадвар ирэн тарлаатай дээр хойддаг бүр давхантай. За буруудлаар нь хэр халзуураа бүр илүү ирэхэд гараад ичлээ. За наад талд нь Монгол улсын алдарт байж Хансангийн болд баатрын үйсэн Батбаярын бат дэлгэрийн хурдан алтруур. Айргийн 3 дээр Доржин Бантгуугийн хурдан алтруур. Айргийн 4 дээр 140 номертой ногоо өвцтэй хөвгөтэй сайхан хонгор халзуураа гараад ирсэн 140 номертой юм байна. Дундгой аймгийн Эрдэнэ далаасмын Сүхбаатарын лавг сүрэнгийн хурдан хонгор халзуурыг Дорног аймгийн Даланжиргасмын Ганбаатарын Баатар руу үйсэн Айргийн 4 дээр очоод нийлсэн байгаа бол Айргийн 5 дээр Улс аймгийн Зүүн хангаасмын Цогогийн Баасан доржин хурдан хонгор халзуураа Айргийн 5 дээр гараад ирсэн уршилж байна. За 6 дээр Монгол улсын алдарт байж Шарав жамцын батамжуурагийн үйсэн Жанжуу доржин Батбаярын зоосон дамгтай хэрвэрэж авсан чаргад Айргийн 5 дурдсан хурдан хэрвэр нийлсэн байгаа бол тэр цэнхэр зоон нэмнэтэ 199 номертой ногоо өвцтэй хөвгөтэй Улаанбаатарын Баян гол дүүргийн төгс жаргалын балжин нэмийн хонгор халзуураа өнөөдөр нэг төвөг бүхийн яваад үзүүрийн 20 үрээнд холилдож байна. Цэлэнгийн аймгийн Баян гол сумын ард дээр тогт энэ дээр Цэлэнгийн аймгийн Баян гол сумын хэрэг Монгол улсын алдарт байж төмөр хүрээгийн төрмөнхийн хурдан бороо түүний ард дээр Цэлэнгийн аймгийн Баян гол сумын хэрэг Монгол улсын алдарт байж Бүжин Тамын болд баатрын хурдан савдруур гэсэн үрээнд гарч ирсэн урагшилж байгаа харагдж байна. 383 номертой мөрдсөн байна. За Баян голын 2 үрээний урд дээр ширүүхэн үлдээ урагшилж байгаа. Тэр урд дээр ява 248 номертой ном сумын дамгтай сайхан зээр талзуур бор халзуур 248 номертой Цэлэнгийн аймгийн Ерөөсмын Мөнхөтийн анх хоёрын хурдан бор халзуур өнөөдөр хурдан шандас шүтлэнгийн уралдааны үзүүрээ хэдийн хар дээр гараад ирсэн байгаа бол наад талд нь ява 16 номертой юм шиг байх юм. Сүхбаатарын аймгийн баруун урчмын Отхон баатрын ган болрын хурдан хулуурэ хурдан шандас шүтлэнгийн уралдааны үзүүрээ нэг 10-аад бөөрийн ард дээр гарч ирсэн урагшилж байна. За энэ ард дээр 383 номертой Дорны унагалын аймгийн алдарт байж Бацаахны соёлын үйсэн Тод Сундрал компани захирал Гэрэл баатрын болд баатрын унган адуу Бүжин Тамын болд баатрын хурдан савдруур дээр 383 номертой уршилаа. 449 номертой Ярав удан үрээ улаан өвцөлтэй хөвгөтэй 20 30-ийн бөөрөн дээр 449 номертой сайхан бодон үрээ гарч ирсэн уршилж харагдж байна. Дорног аймгийн Алтан ширээ сумын хэрэг Баяр цэцгийн өсгөрийн хурдан бодон үрээ байна. Нэм гэрлийн Азаа гэдэг хүүхэд унсан байна. Ахаад ард дээр нь тоосон дунд 73 номертой 20 30-ийн бөөрөн дээр Аршаа сайхан сууж хараад шүү. 73 номертой сайхан буур дураа гарч ирсэн уршилж байгаа. Төв аймгийн Батсан мөрсмийн Бацаахны сайн санаагийн хурдан хүрэн буур дураа ард дээр нь байгаа. Түүний наатал 59 номертой сайхан зэр талзуураа гараад ирсэн 59 номертой юм байна. Хэнти аймгийн Нөрөвдөн сумын Намсрын Эренбэлгийн хурдан халзуурыг Монгол улсын дуд мандаа байж Ононгийн Батөлөг үйсэн нэг 20 гараг 30-ийн бөөрөн дээр 2 жиг солиботой уршилж явна. Буруу талд нь 524 номертой сайхан хэрвэрээ гарч ирсэн уршилж байна. Дорнод аймгийн Матуд сумын хэрэг Ган тулгын хурдан хэрвэрээ өнөөдөр хурдан шандас шүтлэнгийн уралдааны үзүүрийн хэдвэрэн дээр ширүүхэн үлдээ гарч ирсэн уршилж байна.
Цаана өнөөдөр энэ хойд талын мөрд бол тоостойхон ер нь нэлээд одоо цувж байгаа харагдж байгаа. 3 км 200 яваад аршаас ууж харуулъя. 20 гаранг учаатар явж байгаа мөрдийг манай зурлаачин дуранд харуулад за араас орж ирсэн мөртөө яваад гураа. За энэ он дудмандыг энэ унган тавтай зээр дүрийн хүүхэд нь очсон дунд тал урагшилж байгаа. Түүний урдлын хэдрүүнд дунд 47 номертой мордсон. Улаанбаатарын жингэлтэй дүргийн үеж доржин бантгүүгийн хонгор халзуураа буруу талд нь хамгаалтын цэнхэр дуудах цагаан цамцтай хүүхэдээ 179 номертой сайхан хэрүүрээ гарч ирсэн урагшилж байна. Хурдан тус Шүтлэнгийн уралдааны дунд талд Дорнод аймгийн халахгүй сумын харьяат Намсрын мөнгө сүрэнгийн хурдан алтруудыг Дорнод аймгийн халахгүй сумын харьяат Жамсрынгийн зандан балын хүн хилийн хүү исэн энэ цаа тавтан гарч ирсэн урагшилж байгаа харагдаж байна. Өнөөдөр хурдан шанал Шүтлэнгийн уралдааны үзүүрээ хэдвэрөөр 160 хэдэн номертой улаан хувцастай хүүхэдтэй энэ Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын харьяат Хундавагийн Ганбаатарын хурдан хэрүүрээ тун адилхан үрээ урагшилж байна. Энэ жилийн Сүхбаатар аймгийн Баруун бүсийн хурд уралдаанд харагдсан 160 хэдэн номертой юм бол улаан хувцастай хүүхэдтэй Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын байж Эрдэнэ очрын Дамбаа гэдэг залуу энэ хэрүүрийг одоо үеж урдлуулдаг байх ёстой. Өвсгөл аймгийн Аршаан сумын харьяат Амар сайхны бэлгүүтэй гэдэг хүний унган хатуу тэр улаан хувцастай хүүхэдтэй хэрүүгээ 162 номертой байсан урагшилж явж байгаа. 162 номертой Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын байж Пүрвийн Баттулгын хурдан хэрүүрээ байж. За үзүүрийн мөрдөн дээр одоо очиж харуулъя. Монгол Улсын алдарт байж Төмөр хүрээгийн төрмөнхийн хурдан боруурын дунд талд урагшилж явна. Хөтөлж уралдаад байсан цоохор хүрээний дунд талд явна. Төв аймгийн борон улс Энквэрийн гамбалтын хурдан цагаан цоохор хүрээ. Хурдан чонд Сүдлэнгийн уралдааны дунд талд байгаа бол нийслэлийн алдарт байж Доржин бантгүүгийн хурдан алтар байдаг. Тоосон бол жирүүх мөлтэй байна. Монгол Улсын толгойд байж Пүрвийн Бацаахан хурдан зээр дүрээ нар дээр явна. Дааганда Төв аймгийн Сэргэлэн сумын байр наадам 6 дурдж байсан Хөдлөмрийн Баатар Дудмандаа байж Пүрвийн Сэргэлэнгийн хурдан зээр дүрээ тэр ар дээр явал. За үзүүрийн хоёрын дараалтыг харуулъя. Төв аймгийн Борноо сумын харьяат нарны хурдгалын тэргүүн Цэрэн долгорын наран гэлний уж хурдлуулж байгаа. Заавал зурлаачийн дунд бол одоо сайхан татаад харуулах учиртай. Цэрэн долгорын наран гэлний уж хурдлуулж байгаа. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Баасан цэрэнгийн өнгөцөргийн хурдан хэрүүрээ бол энэ өдрийн байр наадам үзүүр дээр гарч ирсэн сэлэлцэж байгаа бол ард дээр нь Говьолтой аймгийн Халиун сумын харьяат аймгийн алдарт үеч Чанчив Доржин Батбаатарын хурдан алтруудыг Монгол Улсын алдарт үеч Шарав Жамсын Бадамжууна байсан 245 номертой хэр халзуурын нэзүүл талаар дохоод очлоо. Монгол улсад 330 сумд морины зүсээр нэрлэгдсэн 3 сум байдаг. Дархан уул аймгийн Хонгор, Говьолтой аймгийн Халиун сум, Говьолтой аймгийн Шарга сум гэдэг тэр гурвын нэгэн болсон Говьолтой аймгийн Халиун сум хараа зэргийн нурууны арав хэлээс аймгийн алдарт үеч Чанчив Доржин Батбаатарын хурдан алтрууд аман хулуун дээр гарч ирсэн. Энэ ирээдүйн басар нэг дэлэн шиширлэж гөлөм дэрвсэн хурдан зэрэг болох нэ. Инх зэргийн хэр халзуурын дээр төвгүүхэн ирээд одоо ноцож байгаа харагдж байна. За ар дээр Бацаахан Дудмандагийн хурдан зээр дүрээ түүний ар дээр хэдэн зуун 75 юм бол энэ хоёртой яваарай. Пүрвийн Бацаахны зээр дээр 3 дээр өгшилсэн бол түүний ардаа 575 номертой сайхан авторуудыг гарч ирсэн урагшилж байна. Өвөр хангаан аймгийн Тарагч сумын Хайвей компани захирал Баттулгын Наранбатын хурдан авторуудыг Монгол Улсын Дудмандаа байж Мегабар сүрэнгийн алтан очир байсан өөрийг нь улган авдаг байна. Энэ Ганбаатарын Баатарын уж урдлуулдаг Дорнов аймгийн Алтан ширээгийн нөгөө хонгор үрийн ар дээр урж ирсэн байгаа. Дундав аймгийн Эрдэнэ далай сумын Сүхбаатарын тавг сүрэнгийн хонгор халзан үрээ түүний ар дээр 118 номертой сайхан авторуудыг гараад ирсэн урагшилж байна. Ар хангаан аймгийн Өндөр улаан сумын уяж Батбаярын Бат дэлгэрийн хурдан авторуудын буруу талд нэг сайхан халиун үрээ байгаа бол Ахаа цааталт нь Сэлэнг аймгийн Баян гол сумын харьяат Платиниум ланд компани захирал Монгол Улсын алдарт байж Төмөр хүрээгийн төрмөнхийн хурдан боруураа үзүүрээ хэдрүүний ар дээр ирээд нийлээ. Ахаад ар дээр нь Дорнод аймгийн Цагаан уусмын харьяат Монгол Улсын авраг малчин Монгол Улсын алдарт байж Гүнсэнгийн ган чулууны өж хурдлуулж байгаа Улаанбаатарын жингэлтэй дүргийн нийслэлийн алдарт байж Доржин бантгүүгийн хурдан алтруудаа бол одоо нэлээд ширүүхэн өлтөө яваа 7 8 дээр гараад ирсэн байна. Өчигдөр Орхон аймгийн Эрдэнэ дотор зохион байгуулагч байгаа Эрдэнэ хотын 50 жилийн он байр наадамд хурдан алтруудаа түрүү магнит хурдлуулсан нийслэлийн алдарт байж Доржин бантгүүгийн хурдан алтруудаа ширүүхэн өлтөө уршилсан бол халиун үрээ 514 номертой юм байна шүү. Энэ дээр тогтоод явж байгаа 514 номертой сайхан халиун үрээ гарсан цагаас өдөр дурлаж байгаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын угол Монгол Улсын Дудмандаа байж Дайдын хүүгийн баярагийн хурдан халиун үрээ байна. Завхан аймгийн Дөрвөлжин суманд Хомын борлог гэдэг сайхан өгшөл үүдээ ард дээр нь Сэлэнг аймгийн Баян гол сумын харьяат Бүжин Томын Болдбаатарын хурдан савдруу Ахаад ард дээр нь Хинтийн аймгийн Нөрвөлжин сумын харьяат Эпик компани захирал Намсрын гэрэн бэлгийн хурдан халзан үрээнүүд орж ирсэн уршилж байна. Ахаад нар дээр 248 номертой ногоо хувцастай хүүхэдтэй сайхан боруураа ширүүхэн өлтөө тулаад орж ирсэн байгаа. Сэлэнг аймгийн Ерөө сумын харьяат Мөнх хотын анх хоёрын хурдан боруурыг ган тулгын ган болдог гэдэг залуу байсан. Хурдан шандас Шүтлэнгийн уралдааны үзүүрээ хэдүүрээр ширүүхэн өлтөө орж ирсэн байна. За Пүрвийн ган тулгын хурдан хэрүүрээ Сүхбаатарын Төвшин ширээгээс нар дээр гарч ирсэн уршилж байна. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр суманд аймгийн Баруун бүсийн хурдан мөрдийн уралдаан зохион байгуулагдаж байхад Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын харьяат Эрдэнэ очрын Дамбаа гэдэг залуу энэ хэрүүрийг айргийн 3 турдлуулж байсан да. Энэ жилийн хувьд ер нь тун хурдан байгаа өрөөнөдөр улсын бүсийн уралдаанд нэг 10 дотор гараад ирсэн ширүүхэн өлтөө уршилж явна. За шүтлэн төхөөрөмжийн дээрээс иргээ 6 км 500 яваад говийн дунд талын шавартай хонгордоо орж ирэхэд Дамбаагийн уйсан Пүрвэгийн ган тулгын хурдан авторууд түүний ар дээр энэ Ардан баятын хошууны харал олмон тамхтай нэмнэтэй хонгор халзан өрөө 199 номертой юм байна. Тогтож уурай манай жолооч. 199 номертой Улаанбаатарын Баян гол дүүргийн харьяат Төгс жаргалын балжин нэмийн хонгор халзан өрөө Баруун бүсийн баяр наадамд айргийн дөрөв дуртасан ард дээр нь Ихвэрийн бямба нэмийн ууж урдуулдаг Өвөр хангаан аймгийн Богд сумын угуул Өдзий сайхны цэм давшийн хурдан авторууд энэ бол одоо ер нь газар хол болоод морь олон болоод ирвэл одоо ер нь баярлж байдаг юм адуу та. Энэ жил улсын баяр наадамд 50 гарнадаас сөрж уралдаа таралцааргоо 6 дуртасан хавар энэ дэвжин дээр Жавхан шаргын хурд уралдаанд 6 дуртасан
болсон. Эдгээр хурдгалын харьяад их хоёрын бямны мэн ууж хурдуулдаг өөр хангаан аймгийн бог цумын уяаж өдзий сайхны цэнд дэвшин хурдан халтар өнөөдөр газрын дэлхийд дундаар жил гангарч байна. За халтар бол өнөөдөр энэ хойтыг үрд авахд ч тэр хэд тэр очихын жочинд аялхан талдан дусдаг бол та Наранбаат яасаа тэрийн зогоон дотор яваад байна вэ энэ ч тоо замаа харж идэг л байгаа та. Наранбаатарын боорж идэг Монгол улсын шилдэг уралдаан шүүхэд унсан байгаа энэ дунд талд бол одоо ширүүхэн хөлтэй өршилж юм. За өршилж яа. Өршилж урдлын мордыг харуулъя. За Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын уяаж Эрдэнэ очрын Дамбаагийн уйсан Пүрүүгийн ган тулгын хурдан хэрүүрээ бол амар сайхны бэлгүүтэйгийн унахан атуу ахаад надад нь 248 номертой сайхан боруудыг гараад ирсэн уршилж байгаа. Мөнхөтийн анх хоёрын хурдан боруудыг цаа талд нь намсран ариун бэлггүй хурдан халзаг үрээ ахаа цаа талд нь Сэлэн аймгийн Баянгол сумын Бүжин тамын болдоотрын хурдан завдруудыг гарч ирсэн Дорны унаг галан ангийн алдар гэж Бат сайхны соёл утайсан улсын баяр наадамд хурдан хээр дагаа төрүүлгэж байсан уяаж та Бүжин тамын болдоотр гэдэг хүн. За ингээд өнөөдөр хурдан шандаж хөдлөнгийн уралдааны 3 5 6 7 8 дээр 9 дээр зээр дүрээ явна 8 дээр Мөнхөтийн анх хоёрын бороо 9 дээр зээр дүрээ 10 дээр намсраа ариун бэлгийн халзуурэ 11 дээр цаа талд нь Төвшин ширээгийн Пүрүүгийн ган тулгын хурдан хэрүүрээ 12 дээр их хоёрын бямны мэн уйсан өөр хангаан аймгийн бог цумын өлзий сайхны цэнд дэвшин хурдан алтруурэ нэлийн доохон талаас туулаад орж ирлээ. За уршилъя. Шүтлэн бол өнөөдөр 33 хэмээ халаад нэлийн одоо цууж байна 7 км 700 явлаа. Зөөлхий очоод үзүүрийн мордон дээр одоо очих шүү. За хайбын Наранбаатын алтруурэ тэр зөрөөд өнгөрчлөө шүү. Өөр хангаан аймгийн Харах цумын уугад Монгол улсын алтрууд байж Батулгын Наранбаатын хурдан алтруурэ урд дээр өчөж байгаа. Батулгын Дудмандагийн онгон бундан давхтай зээр дүрийн хүүхд ноожсон байна. Урд дээр Монгол улсын алтрууд байж Төмөр хүрээгийн төрөмтгийн бороо ахаад урд дээр нийслэлийн алтрууд байж Доржин Банкугийн хурдан алтруурэ гараад ирсэн уршилж явнаа. За хээр халзуурч өнөөдөр нэг золгоод зуралцаад авсан. Өнөөдөр энэ яадаг бол хавар бол одоо ер нь хавирхгүй байсараа тав дурталсан юм да. Өнөөдөр бол одоо энэ ард дээр самбай тэрлээд ойрхон орж ирсэн байгаа харагдаж байна. Ар хангаан аймгийн өндөр улаан сумын харьяад Монгол улсын алдарт бай Шарав Жамцын Бадамжана гэдэг хүн бол харин илхаасаа додорсон хүн дээ. Улсын бүсийн уралдаанд халзан азаргаа төрүүлгэж явахдаа 20 гарынхантай хүүхдэл одоо ер нь байсан гэж ба. Монгол улсын Мандаа яаж Дондгийн оюун бэлэг гэдэг аксантай одоо ер нь анх учирч 7-8 дугаар ангийн хүүхэд байхасаа л мөр үйсэх эрдмийг одоо ер нь нүдэнд нь харагдаж оюун бодолтод цэгцэрч явсан хүн бол Ар хангаан аймгийн өндөр улаан сумын харьяад Монгол улсын алдарт байж Шарав Жамцын Бадамжана. За өнөөдөр Овелтай аймгийн Халиун сумын харьяад Жанжив Доржин Батбаатарын хурдан хэрүүрэг ууж хурлуулж байгаа. Амун хүзүүн дээр гараад ирсэн байгаа бол Ховд аймгийн Цэцэг сумын харьяад Баасан цэрэнгийн ангицургийн хэр халзан үрэ ерөнд нэг сэлүүхэн малдаа. Энэ бол одоо ер нь юм зуурсад зураагүй ингэж явдаг адуу да. Төв аймгийн Борнуур сумын нарны хурдгалын уяаж Цэрэн долгорын наран гэрлөө исэн. За энэ бол аргагүй бол одоо 141 номертой морц өнөөдөр хурдан шандаж хөдлөнгийн уралдааны хөөжүүхэн хөтөлж байна өө. За хээр халзантай уралдана гэдэг бол өнөөдөр харин хээр л одоо энэ дөгөж уралдах юм байна. Монгол адууны үндсэн зүс болсон хоёр хээр адуу холбоотойгоо 9 км 100 арай болоогүй энэ дээгүүр даваад 3 ягарантай явна шүү тийм ээ. За нэг суугаад харуулчих. Ононгийн Батулгийн уйсан Хөдлөмрийн Баатар Тудмандаа байж Пүрүүгийн Бат сайхны хурдан халзуур. За яв одоо явна шүү дээ энэ ч. Халзуураа зээр дүрийн 10 хэдүүрэн дээр орж ирсэн өшилж байна. 159 номертой 159 номер Пүрүүгийн Бат сайхны Тудмандагийн зээр дүрээ тэр урд дээр явна. Түүний ард дээр Дунд аймгийн Эрдэнэ далай сумын байж Сүхбаатарын Тавг сумгийн хонгор халзуур. Ард дээр Нүүр хангаан аймгийн Бог сумын Өлзий сайхны цэнд авьяаши хурдан халтруураа ард дээр нь Сэлэн аймгийн Ерөө сумын Мөнхөтийн анх хоёрын хурдан боруудаа ард дээр нь Сэлэн аймгийн Баянгол сумын уяаж Бүжин тамын болдоотрын цавдруур гэсэн үрээнүүд уршилж байна. За одоо үзүүрийн мөрдөн дээр очиё. Өнөөдрийн хурдан шандаж хөдлөнгийн уралдаан гэдэг нь үзүүрийн хоёр бол ер нь өрөө тоостой өнд ихэн болоод орж ирсэн байна. За энэ дэс ер нь аялын жаргал дөрүүлэх юм байна гэхийн газар алгадаа. Энэ халуун бол ер нь хатгал зуралсан хүүхдүүд хождог гэдгийг ер нь уралдаан уяачдын сургаал уралдаан хүүхдийн урахаан гэдэг юм их хэмиг шийдэндээ 33 хэмийн халуунтай байгаа 12 гэрэн дээрс иргэн бол 9 км 600 яваад байна. Хоёр хэрүүрээр нь холбоотой үзэгчдийн үзүрлөө орж ирж байгаа харагдж байна шүү. Өнөөдөр улсын бүсийн уралдааны үзүүр дээр Монгол улсын алдарт уяаж Шарав Жамцын Бадамжана нарны хурдгалын тэргүүн Цэрэн долгорын наран гэрэл хоёрын ууж урдуулж байгаа. Ховдоос Хов Утаагаас гээд хоёр үрээр нь ер нь баруун тал руу өнөөдөр нэг хар азрын нурууг ханруулж Ховд аймгийн Цэцэг сумын цэцэрлэг мандлуулын хашиг өнөөдөр нэг цэлэлзүүлсэн уралдаан болж байна. Төв аймгийн Борнуур сумын Цэрэн долгорын наран гэрэл хүн бол унгаа дуугаад сайн үржүүлсэн юм байна. Аргагүй нэг уйж байгаач бас нэг уршаа хөлтэй болгоод гэдэг өнөөдөр нэг батлан харуулах шиг байна. За Ховд аймгийн Цэцэг сумын харьяад Баасан цэрэнгийн цэрэг гэдэг залууг бол аргагүй нэг Монгол дорн дээр цууд гаргалаа. Нэг хүнтэй, нэг мөртэй хүнийг бол хотол олноороо таньдаг, 1000 малтай хүнийг бол хонхортон таньдаг гэж Монголын ард иргэдийн дунд одоо төгсөн сайхан зөөрөг байдаг. За өнөөдөр бол аргагүй нэг хээр халзан үрээг бол одоо өнөөдөр Сүхбаатарын энэ сайхан тал нутгийг хээр ултал хултлаа да. Хадагтай алтан магнын хээр нар юм гэж халахын аргагүй нэг домогт хурдан үлэг болно гэдгээ ирээдүйд одоо болно гэдгээ өнөөдөр энэ хээр халзан бол одоо батлан харуулж байна. За хээр халзан өрөө бол өнөөдөр холын цуутай ховд нутгаас Сүхбаатарчуудыг өндөл зөөж холын цуутай ховд нутаг буян толгойн урсгалыг ширүүлсгэж Ховд аймгийн Цэцэг сумын харьяад Баасан цэрэнгийн ангицургийн хурдан хээр халзан өрөө зүүн бүсийн хурд 2026 энэ их баяр цэнгэл наадмыг магнайсаар үзэгчдийн үзүүрлөө орж ирлээ. Үүрсэж байна. Монгол улсын шилдэг залуу уяаж Цэрэн долгорын наран гэрэл уйсан өнөөдөр нэг аргагүй цэцэн дээр нь мордуулж энэ их баяр цэнгэл наадам түрүү магнайт хурдж наадамжин олон байсгалаа.
За хэр халзуураа түрүү магнад дурлаж 10 дээр хинтээ аймгийн зинкэр манд дуусан баасан живэ мөнгөтэй хэр халзуураа амуу зүүн дурлаа. Хэр үр амуу зүүн дурлаа. За ер нь ойрхон ш 10 дээр нөр хангаа аймгийн богцмыг үлзий сайхны зэндээ өнөөдөр нэг дээдэндээ багтахгүй баяртай болж магадгүй юм байна да автрал ар дээр нь тулаад орж ирсэн. Хэр үр энэ дээрээ чогсон морь барайчид хариуцлагатай хандах хэрэгтэй. Өдөж жолоон сод гарааж болоогүй дээгөө. За хэр үрээ 3 за тэр 4 за тэр цаагуур харин тэр хул нь орчихгүй юу да. За 6 үрээ орлоо 7 Бүжин тамын Болдбаатарын хурдан цавдар үрээ 7 844 номертой сайхан хастамхтай Скотер аймгийн бар уурчин Баяр магнаас ууруугийн хурдан автар үрээ нэлээд дээгүүртэн хурдлоо орж ирсэн бол Сэлэн аймгийн өрөөсмөн хараад Мөнхбатын анхны хурдан бар үрээ 10-11-ийн багцаанд хурдан орж иж уйсан эзэн унсан хүүхэд наадамчин улаан баясгалаа. Би хинтээ аймгийн зэхэр мандал сумын уугуул баасан ч юм уу гэж юм байгаа. Таны хэрэг ямар удам өгшөлтэй яаж уралж ирсэн адав вэ? За хэр маань өнгөрсөн жил зэхэр мандал сумынхаа 100 жил тамаа үзүүлсэн. Багнуурын наадамд бас ам үзүүлсэн. Өнгөрсөн сая энэ хавар Цэцэн хааны хордод 3-аар давхсан. Сумынхаа наадамд төрлөө. За улсын баяр наадамд 10-аар давхсан юм аа. Энэ ер нь ямар удам өгшөлтэй адав вэ? За энэ хэр маань бол манай Молор Эрдэнэ гэдэг нэг малын эмчтүү байдаг. Бас одоо хурдны өгшил гаргах гээд олон жил бас адуу мал үржүүлэг хийж байгаа энэ тэр Молор Эрдэнэ гэдэг үгийн тэдний адууны үрээ байгаа. Тэг өгшилтэй. Их тал нь бол Дорндын цагаав эцэг нь бол манай Молор Эрдэнэ дүүгийн адууны төлөв юм үрээ байгаамаа. Голтой аймгийн Тогл сумын уугаа Сэлэнг аймгийн Баруун мөрөн сумын хараад цэрэн зодлагч юм байна. Цэрэн зод. Энэ харуу ямар удам өгшөлтэй яаж уралж ирсэн адав вэ? Харуу нэдлэн улсын наадмаар 21-ээр давхиад өвөр хангаа мөсөд 16 их хурдад 12-оор давхсан. Тий унгаа эзэн манай Ховд аймгийн Мянгат сумын уугуул тод Монлоо уяач Минцэг ах юм унгаад байгаа. Тавгар хэрийн төлөө. Таны хувьд одоо энэ наадам ямар болж байна? Хэмжилт хэмжилтээр хэрэг байна вэ? Хэмжилт наадам сайхан зохион байгуул сайхан болж байна. Тэгээс Сүхбаатар аймгийнханда баяр наадмын төргийн сайхан баярлцаагаараа гэж хэлье. Намайг Өвөрөнгө аймгийн богд сумын уугуул үлзий сайхны эцсийн даяв биш гэдэг. Өнөөдөр унган галтар оролцсон үрээгээ харигдуулсандаа их баяртай байна. Хойноос сайхан зүтгээд сайхан харигдлаа. Тэгээд галтар үрээг минь ууж гисэн. Баянгар аймгийн шаргалжууц цэсгний их үерийн бямны өндөөдөө их баярлалаа. Тэгээд наадамч олондоо бас баярын мэнд хүргье. Өнөө адуу нэг хэцэг тал дээр нь ямар удамтай адуу юм бэ? Манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Баатар сүх гэдэг хүний хараалцангүйг би өөрөө англи халтар алзарганда тавьж миний халтар алзар өрөө гарсан. Харигдсад баяртай байна. Та сайхан байна. Нутгийн бүс сайхан болж байна. Нутгийнхаа ард түмэнд бас баяр наадмын төргийн юм. Холдурынхаа удам өгшлийг сайхан танилцуулах амжилтыг. Манай холдураа манай Сармат талрын төл битүүрээ байгаа. Тэгээ дан уягаар ирлээ. Сайхан наадлаа. Сайхан байна. Нутгийнхаа ард түмэнд баяр наадмын төвшүүлье. За. Хэмжилт одоо энэ ямар байна таны зохион байгуул сайхан байна. Наадмын талаар одоо зохион байгуулалтын талаар сэтгэлээ хаалцгаа. Гоё байна. Өстой гоё гişиг сайхан хийж байна. За баярлалаа танд амжилтшаа. За баярлалаа. Баяртай сайхан байна. Миний ярил зүрээ хавар жавхлан чаргад ирж түрүү магнад хурдсан байгаа. Тэгээд дахиад хурдан гэдгээ батлаад энэ сайхан бүсийн наадамд ирж төрүүллээ. Түрүү магнад хурдсанд баяртай сайхан байна. Нэлээ одоо танилцуулсан. Тий. Тэглэх байх. Үнэхээр хурдан сайхан буян тий. Намаг гэж заяаж ирлээ. Он заяасан байна тий. Үнэхээр баяртай сайхан байна. Энэ ч тэр улсын наадамд бас оролдог байхаа тий. Тий, улсын наадамд оролдож чадаагүй. Тэгээд бүсийн наадамд зорж ирээд Сүхбаатар нутгаа зорж иж оролдож байна. Манай сүхбаатарчууд үнэхээр наадмын гол хийж сурсан тий. Наадмыг сайн зохион байгуулдаг. Үнэхээр наадад сурсан ард түмэн. Тэгээд нийт сүхбаатарчуудаа баяр наадмын төргий 84 жилийнхэн баяр наадмын төргийа. Тэгээд баяртай сайхан байна. Чингис хааны хоёр загал мөрний адил удан хоёр жигтэй хоншин бүргөшөөтэй уртаа тарган нууцанда хурдан шинжин барвинда боён хишгэн сүдэндэ домбур хамуртай дуран харнуудтай хондан чинэ чажтай хөвөн нэмгэн дохомтой хөнгөн яхан хүүхэдтэй наран саран дөрөөтэй навчин сайхан ирвэжтэй алтан төлшиг магнаагаар исэхийг ярандагдаж алаг хоёр нүдэрэг асын мараа ширтэндэгдэж хаяар монгон хошуугаараа хазаар юугаа хайдандагдаж асан хоёр жихээрээ харийн мараа ширтэндэгдэж түмэн артын чингэл наатам төрүүдэн ич алтан амсалт монгон дотдохтой хундахтай аригаар мэдлаалагч
ард олныг арван зүгтээ хүрээлүүлж асаар болгоны өмнө амийг татан цодыг дутуулагч хөдөг мартыг хүчин чадтыг гайхуулагч хүн болгоны сэтгэлийг баясуулагч Подомагна торгон жолоо тунч хурдан хөлгүүднэ. За шүтлэн насны мөрдийг мөн ивэнд итгэгчээр Дорнод аймгийн Ардачилсан намын дарга Эрхэм Баатрын Төмөрбаатар мөн одоо ивэнд итгэж байгаа гэдгийг дуулгая. За шүтлэнгийн уралдаанд Ховд аймгийн Цэцэг сумын уяаж Баасан цэрэнгийн цэргийн хурдан хээр халзан үрэ Жавсан чаргийн 30 жилийн он байр наадам Түрүү магнад хурдж үндсэндээ Алтан нутгийн Хурдны өдгийн нутгийн Алтан дэвжин дээр 1 сарын дотор 2 удаа төрүүллээ. Аман хүзүүн Тэнтэй аймгийн Зинхэр мандал сумын Баасан живийн мөнхөтийн хурдан хэрүүрээ хурдалж Ховолтой аймгийн Төнхөл сумын угуул Орсон хүүгийн Цэрэн цоодлын хурдан харуураа айргийн гурав турдалж Ховолтой аймгийн Халиун сумын Монгол улсын аймгийн алдар туяач Жанчив Дөржин Батбаатрын хурдан алдаруураа айргийн дөрөв турдалсан бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол улсын гүрдийн гишүүн Ухнагийн Отхон баярын хурдан хол шүтлэнгүүд айргийн тав тус хурдалж уйсан эзэн унсан хүүхэд нааданчин олноо баясгалаа. Цул мөнгөн цомыг Говьалтай аймгийн Баян уул сумын угуул Монгол улсын ажил дүүрийн авиад ажилтан Монгол улсын тод мандаа уяач Давг дөржин Цэрэн чигмэд гардуулан өгч баяр хүргэж байна. Ардын хувьсгалын 81 жилийн үндэснийг баяр наадам Даман узун дурдж, хоёрдын хувьсгалын 82 жилийн үндэснийг баяр наадам Түрүү магна дурдж, Архангай аймгийн 80 жилийн хангаан бүсийн дашиг наадам Түрүү магна дурдж байсан алдар турдан түмнэг Асгад саар лазарныхаа хишиг нь олгож шагнаж байгаа 80 лангийн цул мөнгөн цомыг гардан авна хэмээн нарны хурдгалын уяач та бүхнийг Төв асрын өмнө хүндэтгэн залж байна. Энхүү Төмнийг студийн уран бүтээл чамд толон төмөн олон үзэгч та бүхэндээ Монголын хурдны өдгийн зүм өгшөл нутаг Сүхбаатар аймгийн Баруун Уртотоос засгийн газрын зүүн бүсийн хурд 2026 уралдааны 1-р хэсгийг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Монголын хурдлын өдгийн зүм өгшөл нутагт тэмцсэн унан өхөн босоо байж улсын байр наадамд жил дараалан түрүү ариг цуглуулахын өлзий дэмбэрэлт өрөөлийг өдөөд нөргөн дэвшүүлж Сүхбаатар нутгийн зан олондоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.